Powered by Airplane. Аялын хөгжий. Podcast Room-ийн хамтрагчаар намайг сэргээдэг, онцгой болгодог Bacchus brand. I am Motors. I am what I am. Imos. За сайн бацгаана манайхан Podcast Room-ийн зоошин дугаар та бүгд өрхөд бэлэн болсон байна. Powered by Airplane. За манай подкаст маань аялын хөгжий гэдэг өөрөөр явдаг байгаа. Та бид бүхнийг байнга хэмжээ ажилдаг Bacchus brand-ийн хамт олон I am Motors амун баад санхүүгийн платформ бид бүхэндээ хамтран ажиллаж байгаа болвол амун энэ удаагийн дугаар дээр Imos бид бүхэндээ хамтарч ажиллана. За өнөөдрийн дугаарт маань Mr. D амун манай AKA Бабар ах маань үргэлжлэн ирсэн байна. За тэгээд манай Дэгийн үргэлжлэж иржээ. Сайн байцгаана уу? За сайн байцгаана уу? За юу байцгаана да. Хэдүүлээчтэй подкаст эхлэхээс нэлээд удлаа да. Тэгээд та бүхэнд за Монгол улс 3/3-ийн дэлхийн аваргын төлөө тоглосон. За мөн мажор буюу за CS-ийн дэлхийн аваргын төлөө тоглосон зуны мэндийг хүргье. За энэ зуны бас сайхан халуун өдрүүд мэндийг хүргье. Тэгээд мажорт бас Монголоос 2 баг явсан. Нэг нь одоо манай Чингис Варус гэдэг баг бас явсан байна. Тийм сайхан зун байна. Зуныг ихлүүлээ явж байна. За манайхан энэ зуныг яаж өнгөрөх гэж байна да гоё. Зуныхаа төлөвлөгөөнөөс эхлээд яриагаа эхлэе гэж бодлоо. За энэ зун ерөнхийдөө тэгэл баг ажиллаа хийсээр байгаа л нэг мэдсэн 100 эхэлсэн л явж лээ. Тэгээд ямар тач хитэн одоо аймагуд болж байгаа фестивалууд байгаа. Тэгээд бас нэг хэдэн аймгийн нөгөө 100 жил гэдэг ч юм уу баяр наадмын шоу гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар ерөнхийдөө ажиллаа хийнгээ амраал гэдэг шиг өнгөрөхөр төлөвлөсөн байж байна. Нар буцсан ба шүү дээ. Тэгсэн. Яа 100 эхэлж ийсэн чинь нар буцчих юм аа. За манай хоёрын хувьд энэ 100 юу их гэж байна. Тэгэл ди хаашаа тэгэл тэр чинь хамт гардаг болоо. Адилхан тэгсэл 100. Тэгээ ер нь тэгээд манай урлагийн салбарын тэр дундаа артист дуучид маань ер нь бол 100-ных амардгүй шүү дээ. Барагтаал амархгүй тэгэл дандаа л ажилтаа энд тэнд явж идэг болохоор. За миний хувьд бол энэ жил бас төрж өссөн нутагтаа Хүсгэл аймагт бас нэг фестивал хийж ингээл. Хэвээ зөриг шуулуудаа л одоо ингээл ажилд орцсон явж байна. Тэр амар олон би амар ингээд артистуудыг нарсч мангар хүн байсан байхгүй. Тэг бүү энэчтэй тэнд очиад тэг 7 хоног болно гэдгийг сонсоогоо за яста хаах шахантай л гэж бодсон та. Тэр их олон артистууд бас тийм удаан хугацаагаар байна ихээр бас их том ажил болж байгаа шиг байна тий. Ер нь бол одоо Хөвсгөлд бол анх удаага ийм фестивал болж байна. Тэгээд анх удаага болж байна. Тэгээд жил болгон хийх төлөвлөгөөтэй явж байна. Тэгээд энэ олон артистуудыг ер нь нөгөө төрөл жанраар нь ангилаад 7 хуваагаал ер нь бол 7 өдөр ер нь уйдах завгүй байлганаа л гэсэн үг. Ер нь бол хүмүүс зуны халуунд голцоо аялж байгаа хүмүүс маань ихэнхдээ Хөвсгөлийг зорддог. Тэр хүмүүс маань очиод бас нөгөө далайгаа үзэн заваар явна гэдэг ч юм уу нөгөө хийх ажил юу н цөөхөн. Тэд нартаа зориулаад бас за тэгвэл бид нарт бас нэг ийм нөөц боломж байна. Хэдүүлээ бас нэг 7 өдрийг бас хамт гоё хөгжилтэй өнгөрүүлж болох юм а гэдэг л санаагаар хийж байгаа. Зөө. Ер нь манайхан Монголын зун дуртай юу? Монголын зуны ер нь юу нь гоё вэ? Монголын зун хамгийн гоё шүү дээ. Харин тий. Ийш тийшээ гоё аялал зугаалал. Хаач очиод майхна босгол хоолндоо хийж дэлгээр одоо тий. Ирхчлээтэй. Тэгэхээр Монголын зуныг гүйцэх энэ зун байхгүй л үү? Байхгүй тий. Тэрэнд зун нэг бас аль бол Монголдоо байж ивэл гоё байдэн шүү дээ. Яг нэг жоохон хүүтэрсэн ч юм уу тиймэрхүү үеэр гадагшаа ажлуудаа хийгээл яг зундаа бол аль болох яг амрангаа зундаа Монголдоо зугаалангаа аялангаа ажиллая. Тэ ажиллангаа амраа шүү дээ. Ер нь ажиллангаа амраа, аялангаа ажиллая. Би бол яг үндэ бүр Монголын зунд бүр хорогддсон шүү дээ тий. Би бол бүр яг ийш тийш ингээ удаан хугацаагаар явчаад ирээ гэ тэгэнгүүт амар хайрын санагдаад байна. Тэгэд баг энтх ажиллаа хийгээд инженер байж л гоё. Тэгээ яг жоо өвлөн цагаар гадагшаа одоо ажлууд байгаа шүү дээ. Нэг тиймэрхүү гадааш дотгошоо явах. Тиймэрхүү ажлуудад төлөвлөчл бас
их давуу тал болно. Тийм тий. Монголын зуныг алдах бол нэр үнэхээр хайрын. Хайр. Тэгээ яаж ч богинох юм бохгүй. Тийм тий. Амар богинох. За тэгэл хичээл сургууль наанууд цаана гэж л тараал наадан болоод намар. тэгэл ерөнхийдөө нэг мэдгээд шаралцсан. Жохон сэрүү орцсон байж гэнэ. Тэгэхээр яг наадам яг оргил үе юм шиг байгаа. Наадмын амралт. Яг бөөнөрөө гараад явдаг штэ нэг очирж мочрлол тэгж гараад ингээл яваал яг тэр нэг хэсэг л хамгийн яг season high season юм шиг байгаа юм да. Одоо бид нар нэг найзуудаараа нэг угсаа хүмүүс чинь нэг хөдөө явдаг штэ тий. Тэгээ маа найзуудын хөдөө явалтын зугаалгыг манай гэр бүл ингээд зохион байгуулж байгаа байхгүй юу. Тэр бас хүнд ажил тий. Чи явах юм уу, явахгүй юм уу, хин майхантай явах юм. Хаашаа явах вэ? Яаж явах вэ? Тэ маршрут зохион. Хин машинтайгаа явах юм, газа хин авах юм. Йоо, тэр бас том ажил шүү. За, юу та хэдийн үед жишээлбэл одоо яг ингээд группээрээ найзуудаараа ах дүүсээрээ энэ зүүн явах гэж юм уу? Ер нь тэр ажлыг жишээлбэл ер нь хин хариуцж авдаг вэ? За, ер нь манайх чинь 18 онд байгуулагдсанаас хойш явсан тий. 100 болгоныг алдаагүй ер нь бол явсан. Сүүлийн 2-3 жил үнэхээр нөгөө ажлууд айгүй их 100 болохоор л айгүй их ажил гарч ирээдсэн болохоор сүүлийн 2 жил бараг өнжидсэн. 3 жил багтаа. 3 жил үү? Тий. Тэр 21 аймаг тойрсон шүү дээ манайс. 22 онд. Тий. Тэр үртэл бид нар чинь 100 болгоо ингээд бөөндөө. 22 оноос хойш байхгүй л үү? 22 оноос тэгэл байхгүй. ковид Тэрнээс хойш яваагүй. Яваагүй юм байна тий. Тийм ээ. Тэрнээс өмнөх бүх жилүүдэд бид нар автобусаар ч яваал, хувьдаа ч яваал ингээл Гэр бүлээ аваад бүгд тэрэ гардаг шүү дээ. Тэгдэг байсан. Тэгээ энэ жил харин одоо тайгыг далимдуулаад яг тайгын манай хаалтан дээр манайхан бүгдээрээ байгаа. Яг тэр үеэл одоо ашиглая гэж бодоод байгаа шүү дээ. тэгэд манус юу яадаг болчих. Тухайн үед ингээд яг ингээд бүгдээрээ ингээд яг зориг тавиад ингээд аялаад жижигхэн бас контент маяг юм ийгээд аялждаг гэсэн юм байна. Тэгээ одоо энэ сүүлийн үед чинь баахан 100 жилүүд 2-3 жил дараа л болчихлоо шүү дээ. Одоо 3 дахь жилээ болж шүү дээ. 3 дахь жилдээ 100 жилүүд бол. Тэгээд нөө нэг манайхан чих ажилтаа юм аа. Ажилсаг гэж тараад явчихын тий. Ийш тийш ингээл бутраал алга болчихсон. Тэгээд Тэр хоорондоо яриаггүй байж байгаа л нэг аймгийн 100 жил дээр таарч юм чи. Таарч юм чи гэнэ. Чи байгаа юм байна шүү дээ тий гэж хэлж байна уу тий. ийм л ажилсаг хүмүүс байна бид нар. Энэ леверлттэй хүмүүс байна тий. Тэгээд одоо яг өмнөх одоо тэр зохион байгуулаад одоо ийш аялдаг тэрийг болохоор ерөнхийдөө дэгээ баазна. Маршрутаа гаргана. За тэгээд айлууд одоо юу авах тий. Тиймэрхүү юмнуудыг одоо сануулж хэлнэ. Нөө баг нөө гудсан авсан нөө хүнжлөө авсан уу гэж шүү дээ. Ер нь бол тийм тэгээд хоолунд яах их өнөөдөр одоо юу идэх гэдэг ч юм уу. Тиймэрхүү асуудлууд ерөнхийдөө яг дэгийг яг хариуцдаг гэсэн. Тэгээд одоо Бабар ах, Джейсон, Оузи бид одоо ерөнхийдөө жоохон шингэн хүнсээ ер нь базаачдаг. Бом. Тэгээ галтгойг манай Өөзиг ихнэр. Барьчихна. Ер нь эхнэрүүд. Тий. Тэгэд юу л да. Манайх ч нөгөө явахтай айгуу гой влог бас өөрхөн хийчихсэн шүү дээ бас. Тоонот welcome to Toonot гэл. Влогууд хийгээл. Яг уу та санаж байгаа бол үзсэн хүн байвал дахиад үзээгүй хүн бол үзээрэй. Манай Toonot пэйж дээр байгаа. Яг тухайн үеийн аялж исэн, яаж аялсан, автобусаар яаж явсан, хаашаа явсан. Бид нар бол баруун аймагуудаа ер нь л шовтолсон тий. Ер нь баруун тийшээ нэлээ явсан. Тэгээд бас нөгөө хүний нэх очиод байдгаа бас тийм юмнуудаар бас очицсан. Бас тэрийг сонгож явал гоё юм бэл. Нөгөө ерөнхийн нэг юм үндсэн нэг юм маршрутууд байгаад байгаа шүү дээ. Тэднээс биш арай жоохон өөр зам сонгоод заавал засмал замаа дагна гэхгүй бас шорон замаа сонгоод ингээд нэг хүмүүс очиод байдаг газар очивол бас гоё үт. Ер нь хүмүүс багтаа тэгээд нэг юм яг нэг юм гэр бүлсэг нэг юм орчин үсгчл. Яг гоё орчин үсдэг тий. Тэр юу вэ? Ханууг бол тэндээс амар гоё эс шүү дээ ёо. Ханууг бол тэргүй юу ч байхгүй. Бид нар л зөвхөн ханууг болын ирэг дээр байсан. Тэр хөвсгөлөөс бид нар шууд уршаага даваад ханууг болоор гараад ханууг болын ирэг дээр 1 хонлоо 2 хонлоо. Тэр бүр хамгийн гоё эсэг байсан. 2 онсоо. Тий 2 тэр бүр амар гоё. Шууд ар хангаар орчих. Ар хангаар руу орохын наахан талд. Тий. Яг голын ирэг дээр бид нар ингээл
буугаал майхнуудаа барайл хоногл тэр бол үнэхээр хамгийн гоё байсан. Тэгээд дараа нь тэр автобустай явах мохот тэр ногоон нуур завхны ногоон нуур те тэр чин ямар сум блэ? Идэр юу лээ? Идэр сум. Тэ идэр сумын ногоон нуур гэд чижиг зочж үзэрээ. Тэр бол үнэхээр гоё юм бэл. Тэгэд байгаль хамгаалагч нь байж идэг ийшээгээ ойрхон энэ нууртаа ойрхон буудлахгүй буухгүй гэдэг ч юм уу те. Тэгэд идэр голынх нь хажууд буугаад бид нар яг тэр ногоон нууран дээр очичоод ваа бас жижигэн ч гэсэн бас байгалийн тогтц юмнууд амар гоё юм. Зам нь шорооч гэсэн. Яг нэг тийм шорон зам ярьсан чинь нэг юм шорон замаар явж ангууд нэг юм дунд нь ингээл жоохон ганду байж байгаа нэг бороо ороод буух гал нэг бийц гал буух үе өнөр тасархаад ёо бүр хурдан ямаар сагтчихлаа. Тэр менюсэн тэр нэг автобустай аялдаг жил завхан мах явдаг. Нэг автобусаа ингэж тавилангууд майхнуудаа ингэ тойрол өрцөн зураг үүдэн шүү. Одоо манусын зураг энэ гадуур амар яваад байгаа юм. Хүмүүс ингэж аялуул ингэн тэгнэ гэдэг нэг зөвлөгөө байдаг ч юм уу. Нэг ногоон автобус хажууд нэг хараар тэгээд нэг майхнууд ингэж зогсцсон. Яг тэр манусын зураг байхгүй. Тэр зураг энэ тэнд фэйжүүдээр айгүйх явдаг. Тэрийг харахаар л ингээл дотор. Тэгээд одоо тэр зургийг ингээд янгууд ингээд татаад ингээд зүүмлээд харна штэ. Тэнгүүд манай ди яг ингэсэн. Яг торгоо ачинд зураг авсан. Тэрийг бол зөвхөн та айдл мэдэн те. Тэр зүгээр цай ууж исэн л та. Нэг аягараа тойруулаа цай ууж. Тэрнээс яваа. Яг тэр зураг болохоор яг ногоон нуурын хажууд тэр голынх нь хажууд бид нар бууцсан байсан зураг. Тэр хажуудлын уулан дээрээс манайхны нэг нь хин жилээ авсан зураг байхгүй. Одоо нэг би чи өөрөө аялал жуулчлалын ажил хийдэг учраас хүмүүсийн аялж байгаа янз бүрийн тайпнууд байгаа байхгүй тий. Нэг нь бол гоё ингээл байгаль дуртай эсвэл зөвхөн уух гэж явдаг ч гэдэм үү тий. За танаа тайпууд ямар тайп байна? Бүгд шүү дээ. Бүгдийг шүү дээ. Бүгдийн нэгөө. Нэг дор нь бүгдийг шүү дээ. Тэгснэ дундор нь бас ганц нэг ажиллаа бас амжилтчиж байгаа гэдэг ч юм уу тий. Тэг ер нь бол тий. Манайхан аль болох нөгөө фан байх үүднээсээ өөрсдийнхөө хүссэн юм хийгээл явдаг. Яг нөгөө за чи одоо ийм байх хэвээр за хэдүүлээ яг ингэх хэвээр гэдэг заавал юм зарчим байхгүй. Тэгтээ яг бэлдэх юмнуудаа дор бүр нь өөрсдөө бэлдээл гарчхад бараг фристайл ч штэ тий. За тийшээ явах уу, ийшээ явах уу. Өглөө босч ирэл. За өнөөдөр хайчихсан. Тэд тийм гоё газар гэдэг гэсэн. Тэгвэл тийшээ явчих л да. За эндээс тэдэн километр юм байна. Өөрөх юм биш тий явчих үзчихье гэдэг ч юм уу. Өдрийн цай гэхэд бид нар бараг тэнд байж байгаа юм байна гээл тэгэл явчих. Тэгээ шууд хөдөлж. Тэгээ тийчээ хоноол. Тэгэл замдаа нэрээ ийшээ нөгөө нэг их сэлэнгийн бэлчээр байгаа шүү дээ. Ангийн хотог байж байгаа шүү дээ. Ингээл тийшээ шууд ерөөсөө асуудал واخгүй зогсоол. За ангийн хотог явахаар за окей. Урдаа гарчих гээл тэгэл ингээл явцдаг. Фристайл явдаг нь бас гоё. Тэр нь ер нь тэр их зүгээр. Энэ яг уу нэг газараа төлөвлөөд очих нь бас зүгээр л дээ. Тэгтээ яг уу дундуур нь ингээд шууд өөр шийдвэр гаргаад бас нэг өөр юм үзэгч харах хоногоо ганц нэг хоногоор сунгах мунгах тэр запастай тэр чинь ингээд нэг айдлыг бүр сонирхолтой болгох юм бэл. Хит төлөвлөчих юм бол бас нөгөө нэг яг тэрэндээ хүрч чадахгүй бол бас жоо гонсооч шүү дээ. Тийм. Янз бүрийн юмнууд тохиолдсон шүү дээ. Байгалийн юу муу гээл. Тавд шүү өвчин зүйлөө. Тийм байгалаа. Яг хэллээ. Би яг юу хэлээ гэж бодсон. За энэ жил ер нь сүүлийн хэдэн жил тоонд нэлээд завгүй ажиллалаа тий. Нүдэн дээр л завгүй ажиллацгаалаа. Тэгээд одоо амралтаа явж гинөө яацгааж гин. Ер нь тоонтын үйл ажиллагаа маань ер нь хэдэ хэр явж гин да. Юу давгүй шүү. Манайхан хувьдаа яг уран бүтээлээ хийгээл тэгээд ер нь нөгөө гадуур ажил их болцсон. Тэгээд нөгөө студид цуглах нь жоохон бага. Яг нөгөө өөрсдийнхөө дуу уран бүтээл дээр яг өөрөөсөө ажиллаад яг дуу бичүүлэх ч юм уу тийм момент дээр л уулзж байна. Тэгээд ер нь за бөөндөө нэг ийм байна гэдэг ч юм уу нөгөө зарлж ээж тэгжээж нэг цуглаж байна. Тэгэхээс үүж өмнө нь бол зүгээр ярилцаагүй байхад л цугладаг байсан тийм амар. Тийм тэгээд дуу хийдэг үе байсан. Тэр үед чинь бас яг нөгөө юун тэгж таарж байгаа юм л да. Цаг хугацаа. Тий. Одоо за манай Өвзи гэдэг ч юм уу, Джейсон гэдэг ч юм уу тэгэл те. Одоо яг нөгөө яг бидний одоо сансны төвшөнд гэх юм уу яг хүмүүст яг мэдэж амжаагүй яг тийм бүхний яг мэддэг тийм артист бас болоогүй байсан үе шүү дээ яг тоонд яг яаж тэгэл яг тэгэхэд бол бидний зорилго болохоор яг студийн ажил дуу бичүүлэх
дууга хит болгох, хүмүүс дүргэх, хийсэн дуун дээр клип хийх, цацах, аль болох ерөнхийдөө хит дуу хийх зорилготой. За тэгээд тэгж нэг хэсэг ажиллаж байгаад ер нь бол тэгээд бас давгүй ингээд яг тодорхой хэмжээний яг өөрөөсөө бас сонсдог хүнтэй болсон мэддэг таньдаг хүмүүс бас одоо маста бас хүрсэн гэх юм уу те. Тиймэрхүү зүйлүүд гарч ирлээ. Тэнгүүд одоо яг буцаагаад нөгөө тэрнийхээ үр шимийг хүртэх гэх юм уу те. Тиймэрхүү ажиллаар тиймэрхүү ерөнхийдөө одоо ажилдаа байцгаагаад байгаа байхгүй. Тэгээ тэндээс одоо тоглолтын захиалгууд гих мэтээ. Тий. Өстө үйлдвэрлсэн те нэг хэсэг бол. Үйлдвэрлсэн. Өдөрт нэг дуу гардаг байсан миний бодлоо. Аха. Өдөрт баг тийм. 3-4 дуу бичүүлнэ. Тэгээд нэг дуу гарна, тэрийн цацна. Эсвэл нөгөө хэд дээр ахаад ахиж ажиллана. 7 хоногт бол ямар ч нэг дуу гардаг. Тэг үнэхээр завгүйсэн. 3-4 дуу ингээд дэги ингээд яг компьютер хаар цууцсан 3-4 дуу бичүүлэх гээд тим артистууд ингээд ирсэн. Чанга дуусчих юм бол би араас нь шууд ийм дуу хийсэн. Байж идэг гэсэн. Яг нөгөө нэг ийм үнсгэлөө. Үнэхээр завгүйсэн. Үнэхээр дээр очирлнаа. Чи хондог байсан гэж бодлоо. Хоноод бүгдээрээ яг хонж ажиллаад бүр ингээ хархаа мэдэхгүй ингэж ажилдаг байсан. Тэгээд өглөө манай ихнэр чинь хоол барьж ирж мэрдэг. Тэр үедээ үнэхээр өглөө болсон байх. Тийм өглөө болцсон юу өстой. Тэгээд маргааш өглөө наанууд цаа нөгөө жоохон байж байгаа. Тэгээд шууд гараад маргааш нь клипийг нээчих юм. Тиймэрхүү байсан шүү дээ ер нь. Яг 24 цагийн дотор хийсэн дуу байдсан шүү дээ бүр клиптэйгээ. За бүр тэ нөгөө хүний цаана киноны хүний цаана гараад ир найз нь байна. Тий. Бид нар чинь бүр яг бүр амар богино хугацаанд хийгээл шууд клипт орё. Нөгөө дуунаас амар юу авцсан. Урмаа авцсан. Шуушаа гэж. Дуун амар гоё болцсон. Тэнгуудаа шууд клип ингээд хийгээл шууд ажилдаа орвол маргааш нь цацчихэж гэр юу гэсэж үг гэдэг. Энэ шин яг дунд орохоор гоё байдаг аахгүй. Хоолой молоо ч юм уу. Тэгээд нэг орчиж их юм нэг гоё болцоодаг. Шин дундаа ороод тэгээ маргааш шууд өдөр нь гараад ир найзын долыг тийм болсон шүү дээ. Шууд өглөө нь дуугаа дууссан байсан. Дэги микс маста хийгээл үлдэн. Мань 3 гарч чад биэлд бидэд гарч яваал хоб гээл хийгээл. Тэгэл баг маргааш өрөө цацагч гин бодолтой. Аплод хийгдсэн. Тэгэл яг дуугаа хийсэн шууд тэр мэдрэмжээр гараа гээл гараад хийчих юм. Энэ ингээ хүмүүс төрчих юм байна. Бас масын дуу мейнстрим те. Аха. Мейнстрим тийм дуу болчлоо бас юм коммерчил талдаа тийм дуу болчлоо. Окей, энийг яар цацъя гэдэг юутай ер нь бол студ дээр очирлна гэдэг бол би амьдралдаа агуудаад ийм сонсч дээ. Тийм болгоос эрках нэг постлцсан байсан шүү дээ. Нөгөө буудан дээр хөвтцсэн. Энд хөвчээтэл нэг өдөр дуу гардаг гэдэг шиг яг тийм байсан хөөе. Нэг 2 3 энд ажиллаж байхад ард буудан дээр 2 3 ингээл хүлээгээл. Тэгээд тэгтээ зүгээр хүлээхгүй нөгөө хүнийхээ дуун дээр бас оролцоод санаа оноогоо дэвшүүлдэг ч юм уу. Бидний нөгөө давуу тал чинь тэр хөөе. Манай чинь нэг нэгнийхээ дуунд айгүйх оролцож өгдөг. Нэг нэгнийхээ дуун дээр айгүйх одоо юм санаануудыг дэвшүүлж өгдөг. Зүр нь бол бүгдээрээ л юм оролцоотой байсан. Би бодвол ингээд студ дээр очирлж ийн гэхээр ингээд зүгээр нэг юм студ ажиллаулдаг. Тэгэнгүүтлээ өөр хамтлагууд ирээд ингээд очирлж ийн. Гэвэл бас нэг өөр ихгүй те тэр чинь. Тэгсэн чи яг ингээд нэг Tone Records-ийн бүгд зүгээр яг өөр өөрсдийнхөө дууг тэндээ бичих гээд очирлна гээд тэр байнгуу те. Тэгээ ялчгүй л тэгж гардаг байсан л та. Тий, манай үйлдвэр одоо төмөр замд Барсын замын хойтолд одоо тэргээр явахаар л яг тэр дурсамж орж ирдэг. Бүр ингээл өдөр шөнөө ялахгүй сууж идэг байсан. Тэгээ бас ийм болно. За ингээл доонууд бас давгүй ингээл амжилттай яваад ирээл бид нар чи цаатлын нэг юм жижиг өрөөнд байдаг гэсэн. За энэ өрөөнийг хаах хэрэгтэй. Тийм. Иймэрхүү өрөөнд байдаг гэж жаад уртлынхаа хаалгыг авч байгаа. Цаашаа уртлынхаа өрөөг давхар тийш нэ видео контентын юмнуудаа оруулаад тэр чин балконтой тий. Бас хоргон балкон дээр юм зүлэг мүлэг дэвшсэн. Сандал бас лонж маягийн болгоцоо. Тэгж мэгэл. Подкаст румын хамтрагчаар Imons бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За тэгэхээр Imons-ийн хувьд за эм болон эмийн бус бүтээгдэхүүнүүдийг та бүхэн за 24 цагийн туршид гэртээ хүргэлтээр авах цоошин үйлчилгээ юм. Та бүхэн Imons цэгийн мэнд болон за Imons-ийн аппликейшнийг гар утсан дээрээ татаж аваад за өөрийн гэсэн хэрэгтэй байгаа эмнүүдээ болон эмийн бус зүйлсүүдээ гэртээ хөрвүүлээ авах боломжтой. Аман та бүхэн 181883 утас руу 24 цагийн туршид залгаад за хэрэгтэй эмнийхээ талаар зөвлөгөө авах боломжтой. За Imons нь өөрөө ирдэг эмийн сан, эм эрүүл мэндийн захим их дэлгүүр юм.
Харшлыг биш аяллыг мэдэр ураатай. За аяллаа урамшууллыг ийм онц зарласан байгаа юм байна. За энэхүү урамшуул яаж байгаа гэхээр 2025 оны 6 сараас 8 сарын 11 хүртэл хэд хэдэн бүтээгдэхүүнүүд дээр 10% хямдралыг зарласан. За энэ дотор шумуулны цацлаг, дотор муухайрлыг, намдаагч гэх мэт юм 40 нэр төрлийн бүтээгдэхүүнүүд дээр 10% хямдралыг зарлж байгаа юм байна. Тэгэхээр та бүхэн аялалд явахдаа за өөрсдийн гэсэн жижиг эмийн санг бүрдүүлдэг шиг за аяллаа багцыг бас ийм онсоос та бүхэнд санал болгож байна. Тэгэхээр та бүхэн аялахад шаардлагатай эмийн болон эмийн бус бүтээгдэхүүнүүдээ олон газраас хааж цагаа үрэлгүйгээр за ийм онцыг имэн вебсайтаар захиалаад бүгдийг нь багцаар нь хөргүүлээд аваарай. Би ингээ бодохоор бүр ингээ тоонд ямар олон газраас цугласан хүмүүс үү те дижиталаас RK Монтерепас Папрах CCP-гээс дийч гэх шиг те бүр ингээ хэдэн талаас цугласан хүмүүс байна л да. Энэ хүмүүсийг ер нь яаж цуглуулваа? Яг энэ хүмүүс яг бүгд ингээ харах юм бол бүгд хамтлагтай байсан хүмүүс. Тэ манай JSS гэдэг хамтлаг, манай өвзөч нь Faraway гэх хамтлаг. Тэгээд RK чин дижитал, манай Billgang чин бас нөгөө ертөнцтэй бас хамтлагтай байсан. Ямар хамтлаг лээ? Тэ хамтлагтай байсан гэдэг. Ер нь бүгдээрээ ингээ нэг хамтлагийн гишүүд байсан байгаа. Тэр яаж цуглуулваа? Эсвэл яаж цугларваа? Энэ нөгөө яг уу зүрх сэтгэлийн дуудлага. Ер нь тиймэрхүү те. Ер нь бол одоо би ч нөгөө өмнө тоонот гэд бидэд эхлүүлээг байхад би ч бас өөр газар студидтэй суудаг л байсан. Энэ эдтэйгээ нэг нэргээр нь танилцаал уран бүтээл нэг нэгээрээ ордог байсан үе ихгүй. Тэгэл тэр үед чинь манай студи дээр айгүй хулгай ороод те. Хулгай ороод ард ирэхт байдаг багт хулгай ороод тэгээ ер нь жоохон баларцсан. За яах вэ хүү. За нэгэнт одоо ингэцээ одоо дахиад хөрөмж авахдаа жоохон шинжилээд авчи. Арай атайхан болгоо ингээд хийгээ. PC-гээс Macintosh руу орсон байхгүй яг тэр үед. Шинээр юм авахдаа Mac дээр ажилладаг тоног төхөөрөмжүүд аваад тэгэл энэ идтэйгээ ярилцж байгаа. За хэдүүлээ одоо цугларч нэг юм хийя. Нэг дий хийя гэл. Тэгэл бөөндөл манай эдч өөрсдөө саналуудлаа юм хэлцэл тэгэл бөөндөө ер нь бол шууд ингээд тохироод шууд заа яста ингээд ингэж компани байгуул ингээ гэж ярилцаагүй зүгээр л нэг мэдсэн чинь бид нар бөөндөө ингээд болцсон байсан хамгийн гоё. Тэгэл яг тэрийг ажил хэрэг болгоо явсан байхгүй сүулдэ. За энийг хэдүүлээ одоо гоё дуунуудаа хийгээд ингээ явъя гэл. Тэгтээ тэр хүртэл бас амар цаг хугацаа авсан тий. Тэр хулгайд алдснаас хойш нэлээд нэг студийн байранд орж үзлээ. Тэнд нь бас нөгөө барилга байсан нураагт харуулаад буцаал тэндээс гараад ахаал. Тэгээ бас нөгөө засварыг хийх бас мөнгө байхгүй. Тэгсэн чинь яг тэр нөгөө таан дээр бэк ярдад ялцсан байсан уу яахгүй. Тэгээ таан дээр дууга бичүүлээ гэлдэж байгаа шүү дээ. Одоо дууга бичүүлээ надад бас ингээд 5 6 дуу ингээд яг бэлэн болсон дуу байна гээд. Тэгээ таан дээр тэр нөгөө хамгийн анхны нөгөө яг бэкердас гарч ирсний яг ама мэн гэдэг уу шүү дээ. Тэрийг болохоор ингээд юм юу яцтай матрас ингээд ингээд тавьцсан. Таан дээр тэр буланд микрофонтойгоо тэгээд ингээд нэг юм юугаар матрасаар ингэж тавьж байгаад тэгж бичижсэн доо шүү дээ. Ер нь бол бид нар чинь эхлэх гэж бас зөндөө болсон. Нөгөө бид чинь бас нөгөө тал талаас л уг нь үзээлээдэг тэгэл нөгөө нэг болохгүй юмнууд айгүйх байсан. Тэр чинь нөгөө мэдээж нөгөө мөнгө төгрөг санхүүний асуудал. Тэгэл бид нар тэрийгэ болгочихгүй л ямар ч лсэн зогсохгүй яваал байсан. За хэдүүлээ ямар ч лээс уснаа гал ингээл явсаар байгаа л нэг үтсэн төмөр замд өөрөөсөө нэг юм өрөөнд орцсон студи ямар ч лсэн хийцэн засвар масраа өөрөөсөө хийгээл. Тэгэл тэнд засвар дуустлаа зүгээр үйлдвэрлэл шууд утгаараа хэлсэн байхгүй. Дуугуул хамгийн анхны дуу салхилээ. Тий. Бичээсэн дөө. Яа тэр өстой шүү дээ. Би өмнө хэлээд шүү дээ. Энэ дэгийн клипэн дээр нь алхаад байдаг. Тэгээ би энэ юм нөхөр ингээ алхаад байдгийн болдог дуулахгүй. Тэгээ дээл өмсөөл алхаад. Тэгсэн чи нөгөө ерэн дуулаад байдаг. Тэгсэн чи манай найз байсан би тэгсэн. Өөний дэгийн байсан юм биш гэж харж иж илээ. За хоёр ахтай хамтарч ажиллахад ямар байна да? Бобрах RK хоёртай давгүй шүү дээ. Хэцүүтэй. RK-тэй ажиллахад тун хэцүү шүү. За манай ер нь бол нөгөө үе тэнгийн юм шиг хоорондоо хэлэх ярих юм ярьцдаг, санаа бодлоо зөвлөждөг ийм болохоор амар. Тэгэхгүй нөгөө манай хоёр ах чинь нөгөө ахархдаг тийм байхгүй шүү дээ. Би чиний ах гэдэг юм байхгүй. Яг гой дундаа ордог, загнах үедээ загнуулах үедээ загнуулах. Тэгэл
бүгд л яг өөр өөрсдийнхөө юу хийгээл явчихдаг. Үргээ гүйцэтгэл явчихдаг учраас нэг асуудал байдаг. Ер нь бол гоё. Яг тэгвэл энэ хоёр хүн чинь бас нөгөө эд үед бас хамтлагаараа шуугалж исэн хоёр юм чинь. Бас бид нар чинь нөгөө хүндлэл гэдэг юм бас байгаа шүү дээ. Тэр утгаараа бас давгүй шүү дээ. Тэгээ бас түшигтэй байд юм. Бас наано цаано энэ тэнд ингээл янз бүрийн л газар тоглолтоор очиж шүү дээ. Тэгээ тэгэнгүүт бас нэг монитор эпи нэг хүн тэ дижитал нэг хүн бас ингээ байж хат бас гоё юм чи ер нь бол. Яа одоо яг нэг зүгээр. Shit, сая нэг юм ярьсан марцлаа. Түшигтэй байдаг. Тий, очингууд дижиталынхан байдаг тий. Тэгээд ахахдаг тийм байдаг болохоор бас яг ах トゥ найзууд гэдэг статусаар ер нь явдаг байхгүй манайд. Тийм болохоор их зүгээр. Заримдаа ингээл таандрын үгэнд бабрах орцсон явж байгаа жишээ нэ тий. Таандр аханд олцсон явж байгаа жишээ нэ. Загнуулж байгаа. Тий, загинцсан явж байгаа жишээ нэ. Та одоо модоо гэсэн явчихдаг. Тийм бит, тиймэрхүү ингээд яг нэг хоёул хавилаараа бас ингэ нийлцэн гэдэг шиг аахгүй ер нь. Гэхдээ тоонд чи за ингээ. За тэгвэл бабрахаас соёл та. За одоо буцаагаа асууя да тий. Энэ хэдтэйгээ хамтарч ажиллахад ямар хөө байна да? Хэцүү шүү. Андаа загнуулна гэж. Загнуул. Ахна одоо ингээл студио хуруу усараа оролдоо. Ажил хийхгүй нэг загнуулж байна уу юу? Гай гэж хэлтлээ гай. Ааха. Лебэштэл гэдэг чинь та юу ч леб гэдэг. Тэрийг одоос ойлгоогүй явж байгаа тийм. Одоо лебэштэл гэдэг. Юу ч хэлээд гэдэг. Дүүнэртэйгээ ингээд нийлээд гусдаг энэ бол миний амьдралд бас тохиолж байгаа хамгийн л гоё зүйл. Яг л нэг гоё гэр бүл болцсон байна үс чинь. Ах トゥ за тэр загнуулах чи яах тэгэл нэг хоорондоо муудалцаад идв. Ер нь тэгэл аймаг зүг ойлголцол бүгд тэр бие нэг хүндлээд хин чиндээ нэрээ одоо харахна гэдэг шиг хин чиндээ нэг илүү дотор нэг хар бууруу санаа яваад идэв. Тэгээ манус яг нэг панк бөөндөө уулзах юм бол зүгээр илэг татна шүү дээ. Ер нь бол зүгээр дугуй байна гэж байхгүй тэгэл ингээд манай Эрка J-May энэ төр бол тэгээд сүүлдээ нулимс гараад за болио гэж салдагдаа ернэс. Тэгээд ер нь бол энэ хэдтэйгээ нийлсэн бол миний амьдрал тохиолдсон хамгийн л гоё зүйлүүдийн нэг. Дүүнэртэйгээ ажиллах бас үнэхээр урамтай гоё байдаг да. Тэг хаалга дуусах гэсэн сайд. Юу эхлээд хамгийн хөгшин байсан юм би. За. Тэгсэн чинь нэг дээрээс нэг хүн орж ирээ. Тэ дээр нэг хүн орж ирээд ашгүй хоёрдугаар ах болж. Номер 2 болцсон. Тэгж. Одоо ингэж л да дижитал монтерап гэл ингээд одоо CCB ч гэдэм үү ингээ ярьж ангууд хипхоп ярьж ихсэн дээрээ би нэг гоё асуулт сууж юм. Би бол саксчтаас гарааны 5 асуудیں۔ Одоо би хипхопчтаас гарааны 5 асууя. Та хэдээс шүү дээ те. Хамаагүй ингээл бүх хипхоп хийдэг Монголын хүмүүсээс хийж байгаа хийх гэж байгаа ч юм уу те хамаагүй гарааны 5-ыг нэрлэвэл тус-тустай хэнийг нэрлэх вэ? Би энийг нөгөө Gangbang 2-ыг орж яхад гизэг тэр гурав орсон шүү дээ. Маа тэр тэгж яхад асуусан. Айгуу гой харилдууд л гарч ирж илээ. Гарааны 5 те. За та эхлээд ярьж. Би хамаагүй шүү дээ. Зөвхөн та хэдий л бодол жишээ авах гэдэг. Нэгэнтэй заавал санал нийлэхгүйс албагүй шүү дээ. Тийм те. За миний хувьд бол энийг ингэж тодорхой болгох хэрэгтэй юм байлээ. Хамтлаг үү эсвэл хүн үү те. Юу яах вэ? Дотор нь хүн байх. Хүнээрээ байсан дээр баха те. Гарааны 5 хамтлагч гэхэр чинь тэгэл барыг 5 хамтлагч байгаа шүү дээ. Гэзэг бол тийм шууд яг зөв 5 рэпер гээл. Заахгүй хамтлаг байна уу, соло хийдэг үнэ хамаагүй. За тэгээ яг үнэ тэгээ. За тэгээ. Тий. За би хэлэхгүй дүүл. За миний хувьд бол number 1 угаасаа манай D нэгдүгürt гэж бодож байна. Тэгээ хоёроос Бог яах. Тэгээд гуравт би татарын Зая найзыг хэлнэ. Зая бол үнэхээр бас төгс амт шүү дээ. За дөрөвдүгээрт бас наа чи бодож байгаа болохоор бас хэцүү л юм те. Ингэж болно шүү. За хэдүүлээ алдаж болно шүү дээ. Нэр тэр үсэн шүү гэж орж ирэх юм бол засч болно. Тий. За ер нь бол одоо манай D байна, Бог яах байна, Зая байна.
Тэгээд К. За 5-ыг бодож байгаа даа. За. Тий. Тийм байна миний хувьд. За өөрөө чи хувьд. Өөрөө ч өөрөө яг Би хэлж асуусан шүү. өөрөө нэг юу гэж боддог. За би болохоор ингэж бодож байна. MC гэдэг хүн бол яг байх шаардлагатай баг. Би яг дотор яг ямар шалгуураар зүгээр ингээд одоо энийг хийж нэхээр бас ингээд хипхопт бас тодорхой хэмжээний яг ийм үнэт зүйл ингээ авчирсан гэх юм уу те. Яг ийм юу авчирсан. Тэгээд дээрэс нь хипхоп амьдралтай байх нь бас гоё ихгүй ер нь бол. Тэгэхээр ийм нэг хоёр юм байхаар бас лайфстайл гэдэг юм байдаг шүү дээ ер нь бол. Энэ бол хипхопын салшгүй нэг хэсэг. Граффити, MC, DJ гэдэг шиг хипхоп лайфстайл гэж тустай. Лайфстайл гэдэг нь бол яг хипхоп соёл, culture гэдэг утгаараа шүү дээ. MC. За MC. За тэгээд хааг яах. Талигч хааг яах байна. Тэгээд G. Тэ Big G байна. За тэгээд Pound. Gangsta Savers Pound. Тэ цаадах ч болохоор одоо яг битэр ингээ бүр багасаа ингээ яасан бас миний баг одоо яг миний гэх юм ч бас хаашаа хамт ингээ явж байсан болохоор би энийхээ баг багш нь واخхой ер нь бол тийм би эндэл ингээл дээр доороо ороод ингээл бас туршлага гэдэг ч юм уу өөрийнхөө мэдлэгээсээ гэдэг ч юм уу хуваалцаал ингээл өдийг одоо хүртэл одоо яг энэ төрлийн рэп яг энэ төрлийн яг дуу хийдэг болоход бас амар гүн нөлөө үзүүлсэн гэж боддتي. Тэгээд өөрийгөө оруулж болно шүү. Өөрийгөө оруулахгүй. Энийг арай өөр юм дээр оруулна. Жаахан тийм хайр гээлэг тийм хайр зүйл та. R&B англид оруулсан шүү. Джейсон байна гэж. За нэг тиймэрхүү энэ да. Тэгээд Нэг дутуу шүү дээ. За нэг дутуугаа бодчихлээ тий. Энэ гарааны 4 болгоч байгаа. Гарааны 5 болгоо. Гинжин. За окей. Lil Doggy хоёрыг хамт ингээ оруулж. За окей. Бас яг homeboys юм чи. За би бол мэдээж хаагигаа бол 8 нэгт оруулна. Хамтлагийнхаа. Тий. Тэгээ мөн Ice Top юм те. Хаагигаа оруулчих. Тэнгүүтээ би бол Гаванаг бол оруулна. Гаванач бас лавьясны ундрах штэ. За тэнгүүтээ 3 дугаарт нь бол би MC-т ер нь бол битээр би төрүүлээ хариулцдаг л байж л. Би бол дотор бодож л явдаг хүмүүс. Тэрээр хэлчихлээ. MC-т бол агуу штэ. Яг давхцаж болно шүү. Давхцаж. Хоёулаа нэг зүйл сонирхдаг гэж болох юм Тий. Бас тайван гэж юм шүү дээ тий. Тий. MC-т. 3 болцсон уу? Тий. 3 болчихлоо. Ямар хурдан 3 болчих. Тэгээ би Luminous MC гэж бодож байна. MC ч бас хипхоп амьдралтай юм шүү дээ. Ер нь хипхопын талаар бас гүн мэдлэгтэй. Тэ? Өөрөө ямар санд бас ном гаргаж байна. Тий. Тэр номыг уншиж үзег юм байл үзээрэй бас дэжгүй. Тэгээд биш дандаа хуучны хүмүүс л хэлээд байна л дээ. Хамаагүй шүү дээ. Өөрөө жоон хуучин болоочлоор 5 дугаарт нь одоо гээд 4 болгоод дуусах уу? Бүр десантих чи бүр 6 болцсон шүү дээ. 6 болчихлоо. Тий. За тэгээд мэдээч Бродага хэлнэ нэрээ тоглоомч. За окей. Хаач Бродага. Миний 5 бол нэрээ гинжи юм биш үү. Тэгээ сүүлийн үед бас үнэхээр бас өөрийгөө бас харуулж бас нэг шинэ төрлийг бас бүр ингээд хоногшуулчлаа шүү дээ. Гинжинч гэхдээ одоо ингээ шин залуу үед гарч ирсэн болохоос биш яг хипхоподоос өнгөрсөн цаг хугацаа Байсан бас. амар ортой. Бараг 20 жил болцсон байл шүү дээ тий. Тэгэхээр чи бас амар. Одоо яг өөрийнх нь яг тохиромжтой цаг хугацаанд саяхан гарч болсон гэх юм уу? Аха. Би бол яг тэгж тодорхойлж заадгачаа. Одоо яг нэг сонсдог хүмүүс нь яг ингээд яг бүрлдээд ч гэх юм уу. Тэгээд өөрийнх нь ч гэсэн яг нэг хийж байгаа юм амар ойлгомжтой болоод тийм олон төрлийн биш. Яг гинжин бол ингэж шаадаг гэдэг нэг тийм юугаа бас ингээд илүү олчж байгаа байхгүй юм. Өөрийнхөө тайпыг
Зөө. Одоо ингээд хипхоп хийж байгаа залуучууд байгаа шүү дээ. Цааш нэр гарч ирж байгаа. За энийг ингээ нэг болчоосоо гэж боддог юм байдгүй таадад. Байдаг. Нөө би нэгээ ч юм уу эсвэл ингээд өмнөд ингээд дуулдаг байсан хүмүүсийн нэг ингээд ер нь бол одоо ер нь рэпрүүдийн ялангуяа яг одоо шинэ гарч иж байгаа рэпрүүдийн тийм байдаг аахгүй. Ер нь бол би ингэдэг би ял ингэж шааж байна. Ер нь бол тэд нар бол тэгж шаадаггүй. Би бол ингэдэг гэдэг юм байдаг аахгүй. Нэг тэр нь итгэхий ихтэй байгаа аахгүй ер нь. Яг тиймэрхүү юм байна. Мэдээж яг артист хүний эго гэдэг юм байна. За тэгээд дээрэс нь бас мэдээж нэг бас тэрүүгээр өнгөрөх те флекс shit тиймэрхүү юм байлгүй яхаа. Тэгтээ зүгээр яг ингээ ойлгомжтой нэг юм байгаад байгаа байхгүй. Өөр амар муу скиллтэй байж би бол харин зүгээр ингэ шаам баста өмнө шаажсан баста нар. Одоо жинхэнэ будаа болгоно гэдэг нэг юм байдаг байхгүй. Тэр нь жоохон ихтэй даан санагдтээ. Дүүнэр тандаж илгэхэд. За манай хоёр тийм байгаа юу? Би нэг сүүлийн үеийн ч юм одоо энэ дүүнэр хийж байгаа дуу моныг сонсдгоо тээ. Нэг нэг хэлэхэд бол нэг олж сонсоод хайж мэж тэгс нэг сонсч мосч. Хальт ингээд энэ тэнд явж ивэл нэг ихтлээд нэг минут сонсдгоогүй юу тэгэл хууч юм бол сонсноо олцгүй лээ. Жоо шинэ юм сонсож байгаа ч гэдэг зэмлэлтэйгээс бас сонсож байсан удаатай. Тийм. Дэг юу нэр зэмлж чинь? Гайгүй. Нэг тийм биш. Яг уу. Яг нөгөө яг нэг тоглолттой үе ч юм уу, яг нэг ямар нэгэн зүйл хийж явах үедээ айгүйх нөгөө өөртөө стресс цуглуулчдгийг. Тэр дотроо бодож ингэж явсаар гал. Тэгэл тэрийгээ яг тухайн тоглолтынхаа тайсны ард одоо нөгөө дүүнэр мөнөртэй гаргана шүү дээ. Уурлал ойрлол. Яг нэг тийм тал бол байна. Тэгээ түрүүний асуултанд хариулахад ер нь бол нөгөө артистууд маань нөгөө нэг сонсогч нараа бас нөгөө яг энэ дуугаараа хэлж байгаа үгсээрээ бас нэг соёнгийг ирүүлэх ёстой байх гэж боддог. Би бол тэр нь юу вэ гэхээр яг хөгжмийн мэдлэгийг яг өгөх ёстой. Тэгэхгүй одоо нэг нөхөр гарч ирсэн л одоо нэг санти хэлдэг шиг энэ тийм гэхээр нөгөө сонсож байгаа хүүхдүүд залуучууд маань нэр ийм үү гэж буруу ойлголт авах тал айгүйх анзаарч байгаа байхгүй. Тэнгууд сонсогч нартай яг үнэн зөвөөр мэдээллийг өгөөд тэ энэ Монголын хипхоп чи ингэж эхэлсэн ийм юм шүү. За би бол ийм шүү гэдгээ үнэн зөвөөр хэлээд ингээд явдаг болчвол нөгөө мэдээлэл түгээдэг одоо ютубер ч юм уу одоо хүмүүс байна шүү дээ. Шүмжилдэг за бүр комент бичдэг янз янзын хүмүүс. Тэд нар маань нөгөө сайн судалж, сайн мэддэг болчоод нөгөө хүмүүстэй мэдээлэл зөв түгээдэг болоосоо гэж боддог. Нөгөө өнгөц харсан буюу зүгээр нэг нөхрийн ярьсан юмыг үнэхээр тийм юм шиг яриад тэнгууд нөгөөтгийн сонсогч нар нь ийм юм уу гэж шууд хүлээж авдаг. Тэнгууд нөгөө нэг артистаа үнэлэхэ байждаг. Нөгөө худлаа мэдээлэлээс болж тийм болохоор яг энэ зүйл дээр яг нэг сонсогч нараа яг зөв одоо соёнгийг ирүүлэх ёстой шүү гэдэг зүйлийг би бодож явдаг юм. Тэ. Яг зөв үнэн мэдээлэл өгдөг байгаас л тэ. Тэнгүүд манайхан чинь яг зүгээр нэг комент бичсэн багт хараад тийм үү шууд итгэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр тэрэн зүйлд яг үнэн зөв мэдээлэл өгдөг. Тэгээд сонсогч нар нь өөрсдөө бас нэг шүүлтүртэй ханддаг байх хэрэгтэй л. Ийм үү ингэдэм үү гэл тэ. Тийм бил. Одоо нэг би айгүй олон хипхоп хийдэг хүмүүсээс подкастууд ч юм уу нэвтрүүлгүүд дээр нэг юм амар маш олон удаа сонсоод байгаа. Хипхоп хийдэг хүн болвол яг амьдрал дээрээ дуулж байгаа ашиг байх ёстой гэдэг. Тэр чинь амьдрал дээрээ тэр чинь өөр өмчтэй ч гэдэг юм уу те. Тэр ер нь яг тийм дуутайгаа адил амьдралтай байх нь албатай юм уу? Албагүй юу? Тэгтээ улаан цам худлаа яриад дуулаад ах бас хаашаа. Мөнгөгүй байж мөнгө дуулаад ах юм. Гинжгүй байж гинж дуулаад ах юм гэдэг юм уу те. Би юм угаасаа айгүй яваад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр ер нь яг тийм албатай юм уу? Тэр болохоор тэгээд одоо яг урсгал гэдэг зүйл хамаатай л да энэ дээр. Одоо trap бол арай өөр юм дуулдаг. Old school бол мэдээж яг нэг үзэл бодол яг нэг юм амьдралын хэв маяг одоо юм
яг юм жинхнэрээ бай гэдэг ч юм уу тиймэрхүү одоо баг уран тиймэрхүү. Тэнгүүд яг ингээд trap, drill гэл одоо ер нь хипхопын dirty south гэх мэт урсгалууд байна шүү дээ. Эндээс бол хамаатай. Эндээс хамаатай. Яг зөв ингээд энэ машиныг ундган байж урд нь очиод дуулаад тахын гэдэг зүйл бол тиймэрхүү зүйл бол байж болохгүй. Тэр хүн ямар ч машины урд дуулж болно. Тэгээд тэр их тэгснээр одоо бусад залуучууд гэх юм уу дараагийн үеч гэх юм уу биднээс иймтэй баймаар юм гэдэг сайн зүйл дөрэлж магадгүй шүү дээ ер нь бол. Гэтэ яг ингээд миний зүгээр яг хувьдаа яг баримтлагдаг зарчим бол яг өөрийнхөө үдсэн юмыг өөрийнхөө өнцгөөс дуулсан одоо яг хамгийн яг real юм болов гэж боддог аахгүй ер нь бол. Тэгэхгүй яг ингээд одоо миний мэдгүй сэдв ч юм уу байгаа шүү дээ ер нь бол. Ингээд за одоо за зөв хамгийн ойрхон жишээ зөв юм Монголд багийн хувьд ярьчих те яг нэг юм хүн ингээд хүмүүсийн талаар би ингээд дуулахыг би мэдэхгүй байхгүй. Тийм болохоор би нэг дуулахыг тэр мэр үгээр нэг оролдох хичээг зөв Монгол гэдэг багаар бахарч байна гэдгийг л өгөл оруулж чадна гэсэн үг. Түүн шиг юм деталь юм мэдэхгүй бол дуулах хэрэггүй юм болол гэж бодож байна. За тэгвэл надад нэг асуулт чинь хариулт санаа. За. Чи бол яг одоо өөрийнхөө үзсэн одоо туулсан ч гэдэг юм тиймэрхүү амьдралтай ойр юмыг дуулдаг гэж ойлгож болох уу би? Үзэгч бид нар. Тий. Тэгвэл тэр нэг яг л PDD гэж чи тэгэхээр одоо яг тийм гэсэн үг. Тийм юм үзэж туулсан гэсэн үг юм. Өөрийн байр саунд гэд тэгжээс удаатай. Тэр чинь нэг харьцуулж байгаа байхгүй. Би зүгээр ингээд нөгөө интернетээс ингээ авч байгаа шүү дээ. Цаад хүний чинь бас ингээд сонсдог хүний үед би цаад хүнчлээ мэдээлэл байгаа шүү дээ. Би чамд яг л PDD л юм байна. Түнэ шүү дээ. PDD шиг ингээрсээ тэгээсээ гэдэг утгаар бол дуулаагүй шүү. Гэтэ цаадах чи яг тэгэл тэгсэн дээлээ бас. Тэгтээ эн чинь бас дуу нь бас тэр шууганаас өмнө бас бичсэн шүү те бас. Тэрнээс өмнө тий. Тий. Яг анх нэг мэдээлэл гарч ирж ирсэн шүү дээ. Ер нь нэг фавдэд шалгадаж эхэллээ гэдэг. Тэгээд яг нөгөө одоо минийс дуртай артист л та. PD, Jay-Z яг нэг тэр нэг Nas Mas тэр үеэсээ гараад тэгээ яг ингээд зүр Instagram ч юм YouTube ч юм ингээд мэдээлэл нь ер нь жоохон ойрхон авдаг гэх юм уу ер нь бол гараад байна. Тэгжсэн чи цаа чи наа ингээд эхэллээ гээл өмнө нөгөөсөө тэгээд яригддаг байсан шүү дээ. 50 ярддаг л байсан. Тэгэл нэлээ хэдэн жилийн өмнө чинь бүр 7-8 жилийн өмнө яригддаг байсан зүйл шүү дээ. Одоо л ингээд өндөр авчаад байгаа болохоос. Тэгээд яг зөв нэг тиймэрхүү юм болдог гэж юм. Тэгээд ингээд наана цаана гээл яг тэгээд тухайд тэгээд дуулцсан. За надад нэг асуулт байна. Сүүлийн нэг 2 жил Rocket Bay-тэй холбоотой олон мэтгэлцээнүүд боллоо. Rocket Bay гэдэг хүнийг overrated буюу хэтэрхий өндөр үнэлэгдсэн рэпер гэж мэтгэлцэн одоо энэ Монгол улс даяар л боллоо шүү дээ. Энэ бол та хэдийн бодлоор үний юм уу? Яг өндөр үнэлэгдсэн хит өндөр үнэлэгдсэн рэпер л хит өндөр үнэлэгдсэн эсвэл хит доогуур үнэлэгдсэн гэдэг хоёр юу статус байгаад байгаа шүү дээ. Ер нь бол яг за түнчээ хийдэг юм хийгээ явж байгаа. Тэгээд одоо зүгээр яг commercial дуу артист л та ер нь бол mainstream. Одоо ямар ч хүн ингэ дууг сонсчод дагаа дуулчих боломжтой. Ямар ч хүнд одоо дууны сэдвэн ч юм уу те бас яг өөрийн гэсэн ингээд нэг юм одоо жижигхэн сэдвэр ч гэсэн дуулдаг ч юм уу нэг тиймэрхүү хүн байгаад байгаа байхгүй. Бидний бас яг нэг үе ихэлтэй. Ер нь бол нэг үеийн ер нь насны хувьд ч гэсэн. Тэгэд яг сүүлийн нөгөө нэг Fla Rocket Bay ингээл нэг боо юм болсон шүү дээ. Тэрнээр би ерөнхийдөө тэгэл бодчихлээсэн. Тэгэл яг адилхан хоёр рэпер байгаа байхгүй. Гэхдээ зөвхөн Fla нөгөө нэг юугаараа массаараа гэх юм уу те массаараа фэнийхээ хувьд гэх юм уу за чи тэгээд ер нь жоо ялагдчихж байгаа байхгүй. Тэгээд нэг жоо дүүн ч юм уу яг ялагдж байгаа гэдэг нь болохоор ихэнх хүмүүс хэнийг нь талд байна вэ гэдгийн талаар ярьж байгаа шүү. Ерөнхийдөө тэгээд тиймэрхүү нэг юм болсон. Гэтэ Flag бол хэтрүүлж илээ гарууд. Тэгээд нэг амар тих хэрэггүй, Rocket Bay бүр амар тэгж үнэлэх хэрэггүй. Яг ингээд яг өөрийн гэсэн яг одоо хипхоп яг сонсдог хүмүүс бол мэдж байгаа. Тэгээд яг тэрэн дээр би болохоор яг тэгж л бодож байна. Яг Rocket Bay хувьдлах юм бол муугүй рэпер. Гэхдээ тийм амар бас сайн бас рэпер биш. Тэр хүн яг менежментийн
арай нэг жоохон онцлог зүйл нь бас яг энэ өндөрлөгт тэгээ өөрөө бас хөдөлмөрч хүн гэдэг ер нь бол анзаарсан. Тэгээд яг тэр байдал нь ингээд яг энэ юм дээр ингээ аваа явж байгаа. Менежмент бол амар сайн гэж бодож байна. Зөвл бодолтой. Маш зөв бодолтой үү шүү. Подкаст румын хамтрагчаар Аян Motors бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Цахилгаан автомашины шин төвшин нэг зэнгээр 850 км хүртэлх зайг туулах дэвшилтэт технологи, дээд зэрэглэлийн 5 дух амун хүчирхэг гүйцэтгэл. Та бүхэн Аян Motors Mongolia EMC пэйжуудаас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. За тэгээд нэг юм асуулт байна санжаа. За. Гапт 2 дээр нөө Эверест рүү явахад ер нь хэр сонирхолтой байна. Бид дээр нь явдгийн санаатай байгаа байхгүй. Тийм. Аюу сонирхолтой юм байлээ. Тэгээд одоо би явж үзсэндээ бол маш их баяртай байгаа. Би хэв хугацаанд бэлддэг. Би тэр чинь айгүй юм тэнэг юм шиг гараа авчихсан шүү дээ. Жил мэл бэлддэг юм байлээ шүү дээ. Бид нар чинь 1380 дээр амьдэрдэг тэгстэй тэр хааваас 5000 гараад явчихж байгаа байхгүй. Өөрсдийнхөө амьдэрдэг өндрийг аваачаад 4000 метрээр дээшлүүлж хэр чинь хүний биед угаасаа л өөрчлөлтүүд гарч ирдэг юм байлээ. Тэр нь өөрөө сонирхолтой юм байлээ шүү дээ. Бид нар чинь нэг 90-95% оксиженаар бидний уушиг биш бидний бие бүх эргэтэнгүүд амьсгалж идэм байлээ. Тэгсэн чинь тийшээ яг дээшээ гараад ирэнгүүт нэг 45-аас 50 болчихж байгаа байхгүй. Тэ. Тэр үед яах вэ гэхээр хүний биед өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Тэгээд сэтгэл санаа. Тэгээд дээшээ чинь дээшээ явж хат бас 12 хоног явна. Өөртөө ярилцсан, буух уу, болох уу гээл айгүй гоё челленж байсан. Дээшээ явхад бол би бол заавал явах хэрэгтэй л гэж бодож байна. Гэхдээ аюултай. Аюултай нь бол мэдээж аюултай. Хэлээд байгаа хэвээр. Би ч бас дэмээ гэдэг тач. Богд бол руу гарахаас өөр штэ. богд бол руу гарч үзээгүй. Айдлах би бас ерөөсө богд бол руу ч гарч үзээгүй байж байгаа шууд тийшээ тавьчихсан юм шиг. Миний хамгийн баг гарч ирсэн өндөр бол нөгөө одоо хэцүү гэх юм уу? Зайсан толгой. Зайсан бишээ бас. Шилийн богд юм уу? За бас байж болох хэвчтэй. Дээгийн гарч ирсэн хамгийн өндөр бол богд бол хаана гарч ирсэн? Цэцэг үн тий. Цэцэг үн чи бас өөрхөн 2200 дээр байдаг. Тий. 2000 гарч. Гэхдээ бас тэр үед нөгөө хувцсны сонголт бас буруу. Цэцэг үн богд бол биш. Би ч нөгөө хордлол сардгийнхаа тийч явцсан би шүү. Сая нөгөө зохимжгүй хувцсан морьтой явна гэхээр нь зүгээр хувцах гайгүй юм байна гэж бодоод таарч нөгөө нэг юм угалдаг тавч гэдэг юм салаагаар тий тэрнгүүр за морьт зөртэй гарчих юм бол машинтайч гарчих юм байна гэж бодоод явцсан чи доор нь очсон юу морь одоо бол морьтой болсон юм л юу морь яриад алах гэж машин явахгүй 5000 м алхсан дээшээгээ яг юм налуу тэгэхэд тэр нэг тавч гэж бол алж байгаа юм чи яа. Тэгээс сүүлдээ буухтаа хөл нүцгэн ингээд өвсөндөө гүрэн аль болох чулуу онж гიშгэхгүй гэж хөл нүцгэн бууж тэр үл амар. Тэгтээ яг дээр нь гарчхаар ингээд яг юугаар харж далаага тэр чигээр бүтнээр нь баг шахуу. Тэр хэсэг. 20 сардаг руу би бас тэгж бодчихсон аахгүй. Нөө К зөгийг бид гурав нэг юм морьтой айл хийгээгүй тайраа. Тэгсэн. 13 хоногийн айл болсон. Тэгээд буцаад ингээд ирж захта яалч юм морь хийцээд тэгээд морины туурай руу чулуун молоо ороод уул мул даваад бүр бөө юм явж байгаа юм чи. Тэгсэн чинь бидэд нөгөө 20 сардгийн цаана юу бол тэгээд моринуудаа тавиад тэгээд 60 сар хамгийн сүүлд хөргүүлж ирж байгаа байхгүй далай руугаа. Тэгээд яасан чинь нэг юм сайр өсөд явдсан шүү дээ нөгөө 20 сардгийн одоо цаадлаа гэсэн үг. Сайр өсөж явж хагаад за тэр авир нэг юм одоо нэг юм намхан хэсэг байгаа юм шиг байна. Тэгээд явах юм болоо да энэ уулыг ороод гэсэн чинь ингээ өгсөө явчтэй 60-тай. Ингэж өгсөж явжгаад 20 сардгийг юун дээгүүр нь тавцсан. Машинтайгаа. Тэр нөө жиглэгийн жиглэгийн бүр урдуур. Тийм. Тэгэд яг ингээ машин явах л зай. Машин жоох юм хазгаа ингэчих юм бол ингээд доошоо ингээд тий чулуутаа нурчгаар тэгээд ийм хүрхрээ урсдаг. Тийм газараар явсан. Тэр нь чинь явган хайр нь явсан бүр өстой амар өс. Тэр үед таавчиг яах гэж юун таавчиг вэ гэдэг өөрийгөө хараасаар гаал тэгэл бууж ирсэн. Дээр нь гарахад бол үнэхээр гоё. Далаг дээрээс нь хардаг. Хүмүүс юу н очоод тэн дээр нэг очоод одоо бол морин айл тэнд хөгжсөн юм л. Доор нь нэлээ олон морьтой болцсон. Гэтэ явах зам нь өөрөө сак шүү дээ тий. Үнэхээр гоё. Би бол яг тийшээ нэг зүйлж бид нар нэг хөдөлж үзсэн. Тэгээ яг нэг юм гоё хавцлууд байгаа шүү дээ тий. Гоё хавцлуудаа хараад тэгээ бид нар
За барахгүй маяг буцсан байхгүй. Бид нар яг бүр ингэ зорж яваагүй. Тэгээ замдаа явж хагаад ерөнхийдөө бол ийм газар байт юм байна гэдгийг бол нэг амсцсан. Ер нь бол явах зам нь бол тасархай. Дээр бол тасархай байх. Яг тиймэрхүү газар бол зорих хэрэгтэй юм шиг үлээ те. Яг бэлтгэлтэй. Тий, яг байна. Тэгээ бид нар чи машин дийлдэхгүй ч билүү. 2-3 машинтай гараа явцчих зарим нь барахгүй байна гэ. Тэгээ буцчихс. Тэгээ явах зам нь бол өмнө солиотой юм л шүү дээ. Айн гой газар байт юм л. Тэгээ ер нь манай хөвсгөлийг хүмүүс хөвсгөл даалгал гэж хардаг байхгүй. Тэр хоошоогоо тэр том хайрхнууд байна. Цаашаага тайг байна, баруун тайг, зүүн тайг үүсэх юм амар их. Сая өвөл би явж үзээгүй, өөрөө явж үзээгүй жаа сая өвөл нөгөө та нар бид нөгөө клипний зургаар явхад бол шүтж байгаа л ирж байгаа юм чи. Йоо манайх бол үнэхээр гоё байгальтай байна. Ер нь бол ганц далаа орохоос биш цаашаага тайг үзээд энэ том өндөр даваа хайрхнуудаа бас үзүүл нэг дор ингээд нэг юм олон хоногийн аялал хийвэл зугаатай бас юм гоё тийм юу гэдэг лээ экстрем аялал болох баг. Тэр манус далаа дээр очингууд зүгээр нэг үзүүр дээр нь байгаад дим л шүү дээ. Тийм бид нар яг доор жанхаа юу? Жанхаа манхаа тэр юу м бомб чи яг доод үзүүртэй. Тэгээ би өнгөрсөн жил тэр их далаа гэдэг рүү ингээд талтанд явж үзсэн шүү дээ. Цэлийг хэлсэн эвгүй л завтай. Тэгэл бороо хасрах гал үүл тэр хордол сардаас чинь харахгүй л ороод тэнгууд нь буцаал тавьчихсан шүү дээ. Тэр бүр цаашаа явуулсан мангар том юм байл шүү дээ. Манай ер нь хөвсгөл далайг зорж байгаа хүмүүс бас цаашаага аяллууд зөндөө гарцсан. Тэрийг судлах юм бол Пурганто, Морто, Жариста бүр нисдэг дэрэгтэй ч байлаа. Нисдэг дэрэгтэй аялал нь яг хөө жоохон зардал өндөр гарна гэхдээ өстө очихгүй газар байхгүй. Хамгийн гоё нь нисдэг дэрэгтэй аялал дагуусаа. Тийм. Жоохон ядрахгүй очно. Тэгээд юу хүссэн газарт очиж чадна. Нисдэг дэрэгч. Нөгөө машинтай бол бас явж байгаа л зогсоол те. Нэмэрхүү бол. Тэг юу бол морьтой бол бас нилээ очно. Морьтой болохоор жоохон замд 1-2 онд хондог юмнууд гарна штэ. Гэхдээ тэр нь илүү сонирхолтой байна. Сая бид нэг Непалд явж байгаад нэг Алтай таван богдын зургийг үзүүлсэн байхгүй. Тэгс чи юу энэ хямлаа явуул юм уу гэж. Үгүй энэ хямлаа явуул бишээ зүгээр манад байдаг юм мөнгө цас дуулгийг харуулсан чи бүр ингээ гайхаа. Ваа юу вэ танад чи ийм гоё уул байд юм уу гэдэг жилээ. Тэгэхээр бас ер нь Алтай таван богд чиг тийм уул нуттай ийм гоё байгальтай улс бол бас тэгж их тааралдаад байдаггүй байгаа байхгүй. Тэгээ яг тийм баг. Бид хэд чинь бас яг нөө Непалынхаа тэр хямлын улсынхаа ингээд доогоор ингээ гоё алхаж ангууд чинь бүр яг л Алтай таван богд харагдаад байгаа юм чинь. Тэгэл ийм энд л байдаг газар Монголд байт юм байна гэдгийг мэдэх бас гоё юм билээ. Манай гэрэл зурагч нартай бас баярлах хэрэгтэй. Энэ хэд маань бас айгүй олон уулан дээр авиралт хийгээд гэрэл зураг аваад те энэ дроноор бичлэг хийгээд ер нь бол улсаа амар гоё хамгийн сурчилж чадж байгаа хүмүүс шүү дээ. Одоо дэлхийн гэрэл зургийн одоо сайтууд зөндөө байдаг шүү дээ. Тэрүүгээр ингээд манай Алтай таван богч гарч байгаа, манай хордол сардагч гарч байна те, бүрэн хаанч гарч байна, дэлгэр хаа маань те. Эднэрийг манай гэрэл зурагчид бол үнэхээр гоё тусгаж ингэж буулгаж дэлхийн нийтэд таниулж байгаа. Тэр тэдний хүчинд одоо гадны одоо зуулчд манайх руу айгүй их тоон нэмэгдсэн. Одоо нөгөө техник хөгжсөн болооч тэр айгүй гоё зурагнууд буусан байл. Сүүлийн үед би нөгөө яагаад нэг мэдээд байна гэхээр нөгөө тайг пистолаа хийх гээд би чи нөгөө айгүй гоё зурагтай болохын тулд нөгөө гэрэл зурагчид болон бичлэг хийсэн хүмүүс продакшнуудтай ингээл уулзаал холбогдоол ингээл файлууд ингээл авах. Йоо бүр үнэхээр гоё юм чи. Тэнгүү тэднэр энэ хүмүүс эзнэрээс үнэхээр буянтай хүмүүс юм аа. Монголыг бас үнэхээр гоё сурчилж өгж байгаа юм байна шүү гэж харж байгаа. Тэднэр бол үнэхээр бест гоё гэрэл зургууд буусан байлаа бас. Сонирхоход. Тэгээд тэр зургуудаас харж байгаад хүмүүс бас хуудсуудын дагаж сайтууд руу орж байгаад хаашаа аялахаа бас тэндээс сонгож бас болоо л. Тэднэр бол үнэхээр найс санагдсан. Аялал ирсэн дээр та ер нь өвлийн аялалд хэрэг явдаг вэ? Яг хөдөөрөө зорж би юус явж үзег байхгүй амьдралдаа. Өвлийн аялал доо. Тийм. Өвлийн аялалд яг хэд одоо явсан. Хөсгөл далай тий. Хөсгөл далай өвөл тасархаа шүү дээ. Харин тийгээд байгаа тий. Тэгэхээр манай хэд нөгөө анх удаага би нөгөө энэ хэдийг анх удаага ингээд авчиж байгаа байхгүй далаа дээр. Тэр чинь нэг тоглолтоор очичоод далаа орсон тий. Тийм мөрөнд тоглолтоор очичоод тэгээд тэгчээд далаа орсон чинь манай хэд машинаас буудгүй. Адилхан машинтайгаа мөсөн дээр байжж машинаас буучгаар цөвөрчих гээд ингээд нөгөө доод чулуу молоо харагдаа тий. За ойролцоогоор одоо би яг санаж байгаагаар
баг 3 давхар байшин дээрээс харж байгаа юм шиг харагдаж байгаа хөх доошоо. Ийм алаг чулуунууд. Тэгээд машинаас буусан шилэн дээр гიშгэн нааш те. Гэ буцаад суугаад жив дээр. Тэгээд яасан чи тэр бас жоо эвгүүл юм билээ. Анх удаа яг тийм газар бууж үдэж байгаа болохоор тэгээд надад яг юу нэг таалагдсан бэ гэхээр аялагчд алга болчихно. Аялагчд нэг өвөл зориулсан амралч нэг байдгүй юм бил. Тэгээд тэр иргэдээр очиод ерөнхийдөө за нэг янз бүрийн одоо нэг артист хүн байдаг ч юм уу те зураг зурдаг, жүлэг бичдэг, дуу зохиодог хүмүүсүүд юм байдаг бол яг тэнд гоё өвөл очиод яах юм бол наамж юм амар юм бил. Манай нэг гоё. Манай хувьсгал чинь нэг юмараа дэлхийд тэргүүлдэг далаа, хувьсгал далаа, хувьсгал нуур маань юугаараа гэхээр хамгийн гүлгэр гадаргууцаа хөлддөг. Тийм баг тийм нуур юм бил. Тэгээ одоо байгаль нуур тэгж хөлддөг. Хамгийн гүлгэр одоо юм яг одоо шиг те ингээд толгор хөлддөг хамгийн тэгж хөлддөг нуур нь манай хувьсгал нуур юм бил. Тэгээд би ч нөгөө бас нөгөө тайгийнхаа ямыг судлал ингээл алж уулчлалгээ судалж явах тэгж гарч ирсэн баг. Тэгэд өвөл яагаад мөсний баяр хийгээд мөсний баяраар яагаад гадны зуулчдыг илүү ингэж ирээд идэм бэ гэдэг нь ерөөсөө тэр юм бил. Хамгийн гүлгэр гадаргуутай хөлддөг нуур нь манай нуур юм бил. Хувьсгал нуур. Зас энэ жил заавал явъя. Гүү бүр чи очиод үзээд ингээл доор нь ингээл ерөөсөө чулуу юу гэдэг бүх юм л байж харагдаж байгаа нүдэн дээр ингээд. Тэр зөв мөсний баярс гэлтгүү зүгээр энгийн өдрүүдээр бас явуулгаа юм байл шүү. Тийм. Яг хүн багтаа нөгөө хүн хүний тайпаар л да. Хүн багтаа жоохон чийлрээ ганцаараа бай гэдэг ч юм уу, тоосороо бай гэдэг ч юм уу, тийм хүмүүс нь бусд үед очиж болно. Тэгэхдээ тэр чинь бас нэг юм та манай нөгөө аялал жуулчлалын бүс аймгаас нөгөө жим татаад өгчдөг. Энэ замаар л явна шүү. Ийш юм явахгүй гэд нөгөө юм тууз татчихдаг. Тэрнгүүр нь манайхан явахгүй дүрсүүт чи өөр тийш явж байгаа цөмөрж мөмрөөд байгаа. Ягаад тэр жимийг тавиад байна гэхээр нөгөө мөснийхөө хөлдөлтийн зузааныг нөгөө байгаль орчин шиг судлаад энэгээр явал одоо машинууд даах юм байна гэд жим гаргаж өгчөөд өгт манайхан адилхан хөлдсөн байна гэж аваачиж өөр тийшээ эрг мэрэг рүү дураараа явж байгаа цөмөрөд аюулууд гараад байгаа хөөх. Тэгэхээр манайхан бас тэр нэг заавал тэр нэг хөлдсөн мөснийх юу тэр татсан жимийнхэн дагуу явж моохгүй бол ер нь бас тэр их ус ч бас аюултай ш. Би бол айж юм сонсоход бол амар. Далаа чи ингээ бүтэн хөлддөггүй шүү дээ угаасаа. Манай Монголын цаг бишээ цагаагаар гинэ байгаль бол тэгтэн үнэхээр тасархай юм лээ. Би анх ингээд Монголынхаа байгалыг харж зүгээр тасцсан л байсан юм шиг байна. Гадагшаа онгуутлаа юу Монголыг л амар гоё гэдс үгүй л юм биш үү чинь. Монголоос хамаагүй гоё байгальтай юм биш үү гэж нэг хэсэг бодож аваад одоо буцаад үгүй юм байна. Монголд ч нэрнгээсээ гоё юм байна гэдэг бодол дээр буцаж бууж ирж байгаа байхгүй юу. Тэгэл Монголыг зорж ирэх нэрээ яалтчгүй л олон шалтгаан бас байд юм байл шүү тий. Нэг юм шалтгаан байдгүй. Би одоо нөгөө бас нөгөө Тайланд маялаад явж үзээгүй л дээ. Үнэр яг одоо Тайланд ч юм уу нөгөө мөнхийн зунаар байдаг газруудын одоо байгалийн үнэр манай зөвхөн зундаа ногоордог байгалийн үнэр хоёр эрс өөр гин л дээ. Манайх болохоор шин одоо ургамал үнэртдэг дандаа шин цэцэг навч ургамал үнэртдэг. Тэнгууд Тайланд ч юм уу одоо Солонгос ч юм уу ингээд уршаага явахаар тэр нөгөө нэг хэдэн жил ургацсан ингээд байж идэг үнрээ алдсан гэдэг ч юм уу. Тийм байдгүй. Би бол тэрийг мэдэхгүй байна. За манай хоёроос сая Монголын үнэртээс аль байд юм бол гэж асууж байна. Бага шүү дээ. Бага ялч юу. Яг тэр чи их зөв бодолтой явдаг. Тэр нөгөө шин ургамлаараа юу тий. Тэгэд одоо хөдөө гараад түрүү нөгөө ярьсан шүү дээ. Бороо ороод яг борооны дараах тэр юм уу шал өөр. Өөр. Тий. Юм тэгэл энэ тэнд ингээл зөвхөн Монгол бороо ордог шүү дээ. Тэгэл хаасаа хөө ингээл борооны дараа ингээд яг гоо Монголд арай илүү онцгой юм шиг санагддаг. Яг үнэр ер нь бороо ороогүй байсан ч гэсэн нэг аг гангийн үнэр ханхалнаа гэдэг шиг ер нь бол шал өөр. Чи одоо зөндөө газар явсан байгаа шүү дээ. Би эхлээд ингэж бодсон. Яг чиний хэлж байгаа зөв. Халуун оронд хүүтэн болдгоо учраас ургамал яаж өгөх үү? Гандж гундаж одоо юу яаж өгөх нь? Нэгэсэнд одоо муудаж өгөх нь хөгширж өгөх гэсэн үг. Тэгээд Монголд яадаг гэхлээр ерөөсөө эд ургаж хахад нь паг хүүтэн алж хаяад цоо шинээр ургаж идэм байнал да. Нэгдүгээр дийн нэг ийм цоо шин ийм үнэртэх нэг шалтгаан маа. Нөгөөдг нь бол тэр би л миний бодол шүү энэ бол зүгээр нөгөө нэг юм хумсаргүй хумсарт маань бидний суудсан Монголын үнэр байгаа байхгүй тий. Жоохондоо бид нар юу ч ухаарахгүй байж ижил энэ үнэрийг үнэртсэн байдаг учраас тэрийг дахиж үнэртэнгүүд нэг тийм
Дот нь ойрхон байдаг учраас энэ өндөрэндээ манайс бас дуртай байдаг юм байна. Би боддог. Тий. Хоёр юм байна тий. Тэгвэл одоо жишээлбэл Таиланд хүн бол магадгүй Таиландтай шингуудлаа өста Таиланд юм байна өндөр тасархай шилж бас нэг өөр үнэр байдаг шүү дээ тий. Энэ бол бас тийм байна тий. Тэ одоо 4 үлрэл бол бас манайдын юу юм бэ лээ шүү. Бас юм хувь тавилан байлээ шүү. 4 үлрэлтэй байна гэдэг бол давуу тал. Яг ингээ байнгын халуун байна. Өглөө босоод ойлгомжтой бороо орохгүй юу гэдэг л хоёр сонголттой шүү дээ. Тэгэл халуун нэг тогтмол хэмээ халуунтай. Тэгэл тавчиг шорт бодоологтой гараал явна. Яг нэг тэгээд яах юм бол одоо бидний шиг юм 4 үлрэлтэй хүмүүст нэг жоохон удаан бас байж чадхааргүй юм шиг санагдсан. Жоохон хэсэг зүтгүүл нь гоё санагдаж. Яг үнэ. Нэг хэсэг байжаа. Тэгээд нөгөө нэг буцааж даарах нөгөө нэг намар мамрын нөгөө хаврын шороогоо гэдэг шиг нэг тиймэрхүү юм бол санахал юм байл ер нь бол. Яг нэг тогтсон энэ уур амьсгалд байх бас уйтгартай байж магадгүй. Бид нар яг зөв энэ төрж өссөн болохоор яалч тийм юмд бол арайж уйтгартай санагдж игэлдэг юм бэл. Подкаст румын хамтрагчаар Bacchus брэнд бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За тэгэхээр подкаст румын хамтрагч Bacchus брэндийн зүгээс энэ зууны хамгийн том шагналын сантай Bacchus Boost хэмээх суглаа хөтөлбөрийг зарласан байгаа юм байна. Тэгэхээр энэхүү суглаа хөтөлбөрийн хүрээнд яах вэ гэхээр сар бүр 10 хоногт доторх бөгөөд та бүхэн за энэхүү суглаанд оролцохын тулд Bacchus брэндийг худалдаж авсан баримтаа Bacchus цэгийн мэн вебсайтэд бүртгүүлснээр суглаанд оролцох боломжтой болж байгаа юм аа. Тэгэхээр 6 дугаар сарын хувьд жишээлбэл 60-50 инчийн зурагт Home театрын хамт та бүхэнд бэлэг болгон очих болно. Харин Super Ads-тан маань нийт суглаанд оролцсон бүх хүмүүс маань хамрагдах бөгөөд за Вьетнам руу хосоор аялах эрхийн бичгийн эзэн болох юм аа. Тэгэхээр 100-ыг эрч хүчтэй 100-аатай өнгөрүүлээрэ эрч хүчээ цэнэглэе Bacchus брэнд. Одоо нэг юм онгод авах, онгод орж одоо дуу хийн, хөгжим хийн, эсвэл бол одоо үгээ бичинч гэдэг юм уу. Тийм юмнууд бол та хэдэд маш чухал байгаа шүү дээ. Тэгэхээр онгодоо ер нь хаанаас олж авч чинь тэрийгээ бас хайна нэстэ. За одоо бабрах эхлээд хариулъя. Онгод гэж юм одоо байхгүй тий. Тэгэл нэг яг ажил хэрэг болгоод за нэг иймэрхүү дуу муу хийгээд тэгвэл за нэг онгодгүй тэгэл зүтгүүлнэ шүү дээ. Заавал нөгөөтөө хүлээгээд нөгөөт нь орж ирэхгүй байгаад тэгвэл тэгээд ер нь нэг тэгвэл дууныхаа сэдлэг гэж яриа л да тий. Гоё сэдэлтэй, гоё сэдвтэй дуу хийхин тулд тэрийг бас хайна нэстэ тий хүн чинь. Тэр бол ингэж шууд гадаа годомжинд байгаа. Ааха. Машин бариад явчих ч юм уу цонхоор харахад ерөнхийдөө ингээд бас нэг юм дуу. Тэгээ гоё ай бол ялч өөрөө онгод واخгүй. Гоё сонсоод гоё сонсч юм бол тэгэл зарим аяг баг нэг жил сонсож байгаа шүү дээ. Машинд ингээд яваал ороод машинаа асахад нөгөө аяг нэг хилдэг. Тэгэл нөгөө аяа сонсоод яваал тэг явж энэ дэр чи ийм юм биш дээ. Ийм дуу хийвэл яг алах юм байна гэдэг нэг тийм юу байдаг аахгүй юм бол тэгээд нэг дуу хийдэг цаг үе гэж бас байх гэдэг шиг байна. Заримдаа ингээд нухаад ахт гарахгүй хийхгүй гараас гардггүй. Заримдаа бүр ингээд цагийн дотор болчдөг тийм үү те. Нэг тийм үе байна. Тэр нь магадгүй тэр онгод нь байж магадгүй. Тэгээс үгүй орж ирээд байгаа юм уу? Тэгээс миний нэг удаа тэгж орж ирсэн. Яагаад тэгэхээр арай Energy Beats бид нэг анх тоонд байгууллагад удаагүйс. Тэгээ Money Moves гэх кавитер хамтарсан цомог дээр ажиллаж исэн чинь Energy Beats нэг нэлээд орой битээр ажил дээр байж байгаад яг харж байгаа байхгүй. Тэгсэн чинь яг тэрийг би яг машиндаа сонсоод ингээд гэрлүүг харьцаа. Гэртээ харьцаанд сонсож ингээд ай ороод ирсэн. Тэгээ гэс ороод баг 0-тоо байж хата бичсэн байхгүй. Маргааш штэ. Маргааш гэдэг. Тэгээд ингээд наанууд цаа нэг үгийг бичсэн. Тэгээд яг тэр өдрөө тэр шөндөл бичүүлэх бол болохгүй. Тэгээ буцаага дээгэр рүү яриад хөшөө. Мань бүр яг нэг гоё дуу хийчлээ. Энийг яг одоо л бичүүлэх бол болохгүй байна гэд. Тэгээ дээгэр яриад бид тэр буцаж уулзаж очиж биччихсэн шүү дээ. Тэгсэн. Наа чи бол яг онгод орсон биш те мөн үү? Тий. Тэгээ орж иргээрээ яг ямар хүн мэдрэмж тийм бэ? Ингээд нэг нэртэй ингээд нэртэй хүмүүс гэсэн. Кэ явж байгаа ингээд. Тэр ялч нэг аян нэсэн хог. Ай бол бүр алаад байгаа чи би ингэж хөвчээ хийсэн. Ингээд нэг чанга өгүүлж болдгоо яг шин ингээд бас хүмүүс унтцсан. Тэгэд яг тэр ай одоо яг алж ирсэн.
Одоо нэг хүмүүс нэг амар гоё ай сонсож чийлэрдэг шүү дээ. Кофе мофи уунга. Оо энэ ямар гоё аюу гэдэг шиг яг л тиймэрхүү л мэдрэмж юу. Гэхдээ тэрнээс илүү урлагийн үн чинь нэг сэтгэл хөдлөл илүү өөр хурдан гэдэг ч юм арай сэтгэл хөдлөл өндөр гэдэг шүү. Тэрийг арай илүү авдаг баг. Эсвэл рэпер хүн зөвхөн аян сонсохгүйгээр заримдаа дээр нь аян флофтой өглөл энэ аяа гоё юм байна гэждэг жоохон мэрэгжлийн өвчин хаашаа. Ер нь энгийн хүн урлагийн хүн хоёрыг ялгаа нь ерөөсөө л сэтгэл зүй юу сэтгэл хөдлөл юм бэлээ. Угаасаа. Тэг гоё юм deep house сонсч чадгаа болждаг байхгүй ер нь яг нэг юундаа ингээл сонсч энэ дээр ингэж бас гоё юм байна да гэдэг ч юм. Дандаа нэг тийм бодогдод. Одоо түрүүн нэг хэдүүлээ подкаст эхлэхээс өмнө ярьж ирсэн шүү дээ. Хипхопод чинь ерөөхдөө бас материаллыг гинжлэгтэй, даймондлэг шүү дээ, тий. Одоо жоохон минимал тал руугаа ороод байна гэж ашиг. Дэлхийн ер нь тэр чигтээ минимал руу ороод байна. Эсвэл манайд өөрсдөө минимал болоод нөө. Ер нь дэлхий тэгээд байгаа юм шүү. Дэлхий яг тэхгүй юм шүү. Барууны гарууд чинь. Тэр болохоор яг нэг бас нэг тустай байх шүү. Ерөнхийн нэг юм амьдрал байгаа шүү дээ. Тэр болгож байгаа минимал болоод байгаа юм шүү ер нь. Минимал болж. Би бол яг тэгж дүгнж байгаа. Тэгээд яг нөгөө нэг одоо Холливуд ч гэдэг юм уу те ийм рэпрүүд улмал нөгөө даймонд нэгсэл гинжил бүдүүрэл те хоолол нүдний шил духан дээрээ чийж гэнэ те тийм бодлоо. Гэхдээ яг энэ хипхопчд бол угсаал тийм байсан шүү дээ. Лайфстайл нь. Тийм угсаал фэшн нь угсаал тийм байсан. Ийм том өргөнгийн гоё ганган хувцас гоё юм аксеор нүдний шилнүүд тэг харууд угаасаа өөрөөсөө ямар ганган билээ. Зүгээр миний хувьд ч жоохон минимал болоод байгаа. Ер нь аль болох ингэсгээл нэг цаг маг зүүхгүй гэл гараад л явах гэдэг. Тийм тий. Гэхдээ бас манусын настай бас хамаатай баха. Хамаатай. Бацаан байхад бол ингээд ийм том юм гинж бинж шаацаа ингээл янз бүрийн гинж өмднөөсөө хүртэл унжуулаад ингээл пүүснийхээ нөгөө таг магийг авахгүй унжуулаад одоо харахаар юм амар хэцүү санагдаад байгаа юм. Йоо гэл. За тэгвэл та юу гэж бодож байна? Минимал болж байгаа юу гэж юм. Энэ асуултан дээр л хариулт авах Би ч өөрөө минимал юм л дээ баг. Гэтэ янз бүрийн цаг маг өчнөө гинж минж нэг хэсэг аюух цуглуулж тэрэндээ хоббирч мобирдэг ус. Тэгэл одоо нэг iWatch зүүснээс хойш өөр цаг зүүж байгаа болчихлоо шүү дээ. Тэгэл илүүт дүү гинж минж янз бүр юм тэгэл нэг орооцолтгоо болцсон. Ерөнхийдөө даа чи максимум ч минимум ч ш тэ бас яг нэг тийм дондын тэ медиум хүн тэ. Тийм биш. За манайхан одоо ер нь хипхопоос өөр юу гэж байна? Тусдаа ер нь өөр өөрсдийн гэсэн бизнес байна уу? Хипхопо болчлоо гэхэд араас нь Б хөлбөр байна уу? Ерөнхийдөө тэгэл за ингүүл тэгэндээ гэл одоо бид нар яг тэрийг нас байгаад байгаа шүү дээ. Яг манийдээ үеийнхний бол за ингээд ямар нэгэн бас байнгын бас сайлын үнэ гэдэг шиг. Тэгээд миний хувьд бол яг энэ яг н урлагийнхаа юунд л байгаа. Урлагийнхаа салбартаа гэх юм уу те. Ингээд яг энүүгээрээ л гэтээ яг өөрөө дуулахгүй одоо дуулгаа боллоо гэсэн ч гэсэн ерөнхийдөө нэг бас энэ урлагийнхаа ямиг үргэлжлүүлээл нөгөө дүүнер мөнөртэй ажиллах тийм хүү яг лейблих яваар тийм тэрүүгээрээ л ажиллаж байгаа. За манай хоёрт би ч нь бол одоо төмөр замын хүн шүү дээ тий. Богоны дарах шүү дээ. Төмөр зам. Нэр яга болцсон бэ? Болов шүү дээ. Болов юм уу? Болов байг. Оо богоны дарга юм шиг дээ уулна. Мөнгөний төлөө бол хамаагүй шаа. Төмөр зам таньдаг хүн байна уу гэ пост ч хийсэн нөхөө. Гэхдээ би нэг чөлөө авцсан байхгүй юу? Зөө. Тэгээд нэг хүнээс гуйгаад адилхан нэг хүнээс замуудаас нэг билет замуудаас Улаанбаатар руу шин битүү идэг шүү дээ. Тэгээд нэг найз маань ирэх нартайгаа ирэх гэсэн мэсэн гэдэг. Тэгээд нэг адилхан дотроо ажилтсан юм чинь гуйцсан чинь тэгээд чөлөө авцсан гэж бодсон юм уу яасан. Нэг тоож моохгүй бүр адилхан намайг ажилтдаг багт нь гуйгаал явдаг л байгаа шүү дээ мэдээж. Тэгэхэд нэг сонь юм үйл ойлголцол үүсээ. Тэнгүүт нь гинт дург үрээд юуны төмөр занд ажилтдаг юм байна. Тэгс нөгөөт нь мааз болоод сүлдээ бүрээс. Оо би тэр чинь мааз л гэж бодсон шүү дээ. Манай бараач бас мааз үү шүү дээ. Тэр жоохон шарандаа тэгсэн чинь маад
цэрцэл байлаа. Маад талаараа ойлгогдсон. Тэгэл тэрэндээ ажиллаж байгаа. Тэгэл мэдээж яаж зүгээр авах вэ? Тэгэл би ч бас нэг дуу мó нэг одоо энэ ичгээ бүр байнгын уран бүтээл хийгээд иддэг талын тайп юм шиг шүү дээ. Хаа нэг тэгэл нэг хийвлэгээл хийх. Хоббигоор л доо. Тэгэл мэдээж тэр ажил мэжлэхын дуу мууны хажуугаар бас ч хорццгол болохгүй шүү. Энэ явахгүй нөө шүү. Тэр жижиг сажиг юм наашаа цаашаа Хордуулж. Онготой хүлээгээд энэ онгод ч жоохон баг. Онгод ч жоохон баг орж ирээд идэм биш үү нөгөө моринод ч. Ингэж орж ирэхгүй байгаа. Илүү дутуу хийж байгаа юмнууд нь их байгаад байгаа юм болоо. Аха. Тэрнээс нэр яг студ тэр бор буудан дээр хөвчих бас нэг мороод ирэх нь шийддэг шүү. Аха. Бас нэг заа нэг ингүүл ингэчээд игүүл тэгчээж гэдэг юм. Аа. Одоо ойрноос нэг очиж нэг 2 хондын студ дээр. Бас тэ. За манай дэги яаж ийн? Дэги ч одоо үндсэн ажиллана гэж. Тийм миний үндсэн ажил чи ерөөсөө саунд инженер. Тэгэл студ дээр шүү дээ. Тэгээ одоо харин фестивал хийх тийм нэг хар сэрий бодол төрчихөл одоо тэгэл нөгөөдгөндийнхөө ажил дарагчаал яваад. Энэ жилээс entertainment day гэдэг нэртэй болох юм. Бүр тэ. Ийгээд. Одоо нэг ингэж бодогдоод тийм нөгөө нэг Монтара пинтер гээл ярангууд одоо нэг багын нөгөө бөөз дээрэмддэг мээрэмддэг тэгэл юу мөө гээл те атмаа гээл ерөөс иймнүүд шууд орж ирээд байгаа байхгүй. Айгуу хэцүү тэгээд нэргс чи бабар гээл тэгж орж ирээд байгаа байхгүй. Тэгээд одоо бол тийм ерөөсө байхгүй болсон юм шиг байгаа те ерөөсө бүр огт байхгүй болсон. Тэгээд би болохоор тэр үед нэг юм айгаад зүхтдаг, зодуулдаг, дээрэмдүүлдэг, хаяа нэг дүрсгүтчдэг тэр ийм багын ийм юмнууд одоогийн хүүхдүүд огт мэдэрч үзег хөөхлөөр нэг юм хайр юм санагдаад байдсан шүү дээ. Ер нь тэр үеийг дааж давах хэр байсан бэ? Гоё байсан уу? Тэр үе ер нь хэр сонирхолтой вэ? Тэр гоё шүү дээ. Тэр үе үнэхээр гоё те надаа нэг гоё санагдаад. Тийм тэр үеийн ах нар л хэлэх байх. Би ч одоо үе юм шүү дээ. Төмөр би ч төмөр зам шүү дээ. Тэгэл төмөр зам дотроо бариулчихна ядаргаа. Төмөр зам бол харгай байсан шүү. Үнэхээр орцоолгондоо автоматтай төвхтэй байхгүй. Тэгэл цүнхтэйгээ хичээлээ дараал манай гэр чинь барыг тээврийн төвчөө авцаа. 9 давхраад барсын урд хойтлын 9 давхраад байхгүй. Тэгээ 10 жил болохоор 25 дугаар эмисэн гэнтэнд байдаг 50 дэвтэр сургуулах байхгүй. Тэгээ энэ хоёрыг орж асар их байрны дондор ингээм. Тэгээ хичээлэн цүнхтэйгээ нэг офицер цүнх мөнх гэж үрдэг байсан шүү дээ. Тий. Тэр цүнх мөнхтэйгээ нэг бүтэн ирүүл бас амар баярлна. Төвхтэй шүү дээ бас Хэцүү байсан тий. хэцүү. Ингээд булан тавихтаа нилээн тэр холоор гүйдэлтэй. Тэгээ ингэж харж Хараад за. Тэгээ цэвэр. Тэр яг явгад байж байна. Ханаас ч гараад ир. Тэгээ арай гайгүй нөө холимог молимог гэдэг нэг шар барь ингээд янз бүрийн. Төмөр зам дээд сургуулийн урталт байдаг. Тэр мэрүүр арай гайгүй зөөлөн бохгүй. Тэрийг бол жоохон алхчихж байгаа ингээд. Тэгэл ингээл жоохон огсормол гэл эвгүй орцолгондоо автоматтай тэр мэрүүгээр бол жоохон холоор ш та ингээд. Гүүж. Тэр үе амар байсан бах уу те. Би надаас ч нөгөө дээрэмтгий байдгүй байсан болохоор би ч амар л байсан. Тэгэл тэгтээ ч нэг дээрэмдүү. Тэ замдагаа Дээрэмдтэй бас биш те тэр чинь. Тэгээд бас тэр чинь дээрэм гэж бас хийж болохгүй шүү дээ. Уу бас яг нь манай хөвсгөлд бол бас хэцүү л дээ. Яг дээрэм утгаараа болдог байсан чи. Хаяа нэг яг хичээлдээ явахдаа нэг аваасаа нэг 50 100 төгрөг авцсан. Нөгөөдгөө бүр хаа байсан өмс уландаа хийхгүй л бол нэрээс та. Батараа л авдаг байсан юм чи. Тэгээ сүлдээ бол мөнгөгүй явсан амар юм байна уу яшиг зүгээр. 90-гуутанд баг гараа өргөчдөг байсан. Тэгэл нэгжүүлэл тэгээ. Готлынхаа оловч нь доош. Тийм. Тэгэл гараа өргөөл нэгжүүлэл тэгэл явчихдаг байсан. Тийм л байсан. Тэгэл сүлдээ уулзсан лайлам аавжаас мөнгө авсан ч одоо адилхан л ухаал яшиг зүгээр гээд. Ди хэр их халдлагад өртчихив. Би 100 айлынх. Тэгээ 100 айлд гэсэн 10 жилдээ. Тэгээ 100 айлын тэр хоёр чинь бас ер нь бол эвгүй. Нөгөө 9 дугаар дэлгүүр 40 айл манайх болохоор яг нөгөө одоо пассворт хэлцэн тэнд лээс аахгүй. Тэгээд энэ яг барилгын материалын тэр авь гэсэн үг шүү дээ. Барилгын материал аваар явахаар гайгүй. Олонгүй бужигнаад арай гайгүй. Жохон юм авч байгаа тийм. Тэгээд жохон цаатлын гудамжаар ингээд яваад цагаан байр мэр гэж яддаг гэсэн. Тийш юм бишээ тэрүүгээр явахаар хэцүү. Маас сургуулийг тэрний хажууд өгдөг гэсэн аахгүй. Тэгэл яг бүр жоохон бахтаа бол ах нар дуудана, нэг чинь наануу цаанаас сэгсэрнэ гэж ярьдаг шүү дээ. Тэгээ сэгсрүүлнэ. Тэгэл явахтай нэг амир хүний амьдралын баг
шийдэх мөнгө байхгүй юм чинь те. Тэгэл 200 300 гээл тэгэл торгуулаад явдаг гэж байна. Тэгээ жоо ахлах ангид орж эхлээд ч одоо ер нь баг наттай чацуу бистаа юм шүү гэж шаарддаг болчихж байгаа юм чи яалтчихгүй. Тэгэл дуудахаар нь очихгүй тэгэл лаануу цаануу гэл ингээл тэр юмнаас гарсан да. Тэгэл адилхан л ингээл дуудуулахдаа дуудуулаад заримдаа дууддаг болцсон явж байгаа ч гэнэ үү те. Тэр аяар уснаа цаануу те. Тэгтээ жоохон байхтлаар нэг дуудуулдаг гэсэн. Тий. Дуудуулсан те 2-2-оор орц марцсан те. Орц марцсан орох гэж лайтай те. Оронгот зүгээр ямар нэгэн сюрприз байж идэг шатс тэнд. Оопгш. Өөрөө гш. Ингээд Жамал байсаа гэд 2 атом байсан аахгүй юу? Наа саргуулын тэр яг 100 айлын тэр авд. Тэгэл нэг найзгаа шинэгийн ерөө авахгүй орцны хаалга татаад орсон чинь яг Жамал байсаар хоёулаа шааж шүү. 3 гараг ингээд игнийг зогсгоцсон. Одоо яг надтай үйд ингээ. Тэгснэ цохих гинэ энэ гурвыг нэг тэгдэг гэсэн штэ. Энэ гурвыг шааж энэ дэ үзчих юм. Үгүй би зохихгүй гэсэн. Тэгсэн чил тасгын шааж шүү гэсэн. Тэгсэн чи нөгөө нэг би зохихгүй гэжсэн гараа штэ. Тэр намайг шаацаад зөрүүлээд тэр нөө ингэж байгаа бол бисэн. Тэр сагийн гараас ш. Чанар. Тэр үед гэхдээ ах нар бас амар хортой. Мань одоо нэлээд дэше ах нар штэ. Манусыга нөгөө цог цодохгүй ч гэсэн хооронд нь зодтолдуулаа харж баясдаг. Та одоо үздэй тийш очоод нөгөө хоёр нь хоорондоо ямар ч гимгүү хоёр нөхөр зүгээр ахын тушаалаар зодтолдог модолдог. Тийм юм болоо юм бас байсан штэ. Гэтэ яалтчгүй хамгийн гоё охтууд нь тэгэл атмануудтай л явж идэг байсан тий. Хамгийн гоё охтууд нь рэп бүжиглдэг хүмүүстэй л хамт явж идэг байсан. Тэгэл Тийм үү? Тийш тэгээ би тэгэл хараал өө энэ ихч харахгүй л энэ ахтай л хамт явж байхаа даа л гэж би боддог байсан да. Угасаал тий. Рэп бүжиг бас айгуу гоё байдаг байсан. Нэг юм юутай ийм том бүдүүн батарей хийдэг хөгжмөн дотор касет хийдсэн. Тэгэл энэ тэнд очил бүжиглээд иддэг гэсэн. Нэр батарей нэр амар бүдүүн байдаг гэсэн тий. Тэгж айгуу их бүжиглж яхахыг айгуу хардаг байсан да. Тий. Подкаст румын хамтрагчаар Бааз санхүүгийн платформ бид бүхэнтэй энэ удаагийн дугаар дээр хамтран ажиллаж байна. За тэгэхээр Баазын хувьд бизнесийн өдөр тутмын санхүүгийн бүртгэл хөтлөх, за хянах, ам нэгтлэнгуудын ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх боломжтой санхүү, за цалин, бараа материал, пост шоп зэрэг хослож ажилдаг модулаас бүрдсэн клауд платформ байгаа. Олон төрлийн тайлан бэлддэг нэгтлэнгууд амун бизнес эрхлэгчид маань за тайлангаа бэлтгэхэд гар ажиллагаа ихтэй хэцүү санагддаг бол та бүхэн Бааз хэмээх энэхүү санхүүгийн платформыг ашиглаад үзээрэй. Та бүхний ажлыг маш ихээр хөнгөвчлөх болно. За онцлогийн хувьд хэдэн ч хүн хамт орж ажилласан бай. За адилхан сарын төлбөр нь 1 сардаа 1 модул нь 22,000 төгрөг гэдэг. За харин сараас илүү хугацаагаар төлөх юм бол за энэхүү дүнгээсээ 15%-аар дахиад хямдрах боломжтой юм байна. Ингээд манай энэ удаагийн подкаст румын хамтрагчаар Бааз санхүүгийн платформ хамтран ажиллаж байна. За одоо тэгэхээр манайхан ер нь яаж вэ? Амьдралын хэм маяг нь хэрхэн яаж өөрчлөгдөж байна? Ер нь сүүлийн үед хобби маань аль тал руугаа өөрчлөгдөж байна да? Юу руу сонирхол их явж байна? Ер нь жоохон натурлаг болчтой юм биш үү хүн. Аль болох юм жоохон чийл аутл. Миг бол яг тийм ерөнхийдөө болж эхэлж байгаа шиг байна. Аль болох юм чийл жоохон тайван доо нэх амир тийм өөрийгөө ажиллаар дараад байхгүй. Тэгээд яг хөө хийх юмаа хийчин. Тэгээд ер нь аль болох өөрийгөө завтай байлгаж тэгээд яг нэг цагийг өнгөрөөх ёстой хүмүүс байгаа шүү дээ. Зайлшгүй өнгөрөөх хэрэгтэй. Тэр хүмүүс рүүгээ илүү яг ингэж одоо төвлөрдөг ч юм уу. Ажил бол ерөнхийдөө яг хөө хийх нь хийн гэхдээ жоохон дараагийн байранд жоохон хоошин тавилттай гэдэг ч юм уу. Тиймэрхүү. Зөв. За манай хоёрын хувьд яаж байна? Сонирхол амьдралын хэм маяг хэрхэн өөрчлөгдөж байна да ер нь? Тэгэхээр ер нь их сүртэй өөрчлөгдсөн байхгүй. Тэгэл одоо ер нь ингээл нас их тусам савл хийвэл ингээл ном шүүрж аваад уншаадах. Наач жоос багцтай. Яг өстой шүү дээ. Баян солигдсон. Би чи бацаан байхдаа юу ном шүүрж унших хайл байлхал гадаа гудамжин тэгэл зөлбрөөл явж байгаа шүү дээ. Ерөөсөө тийм байхгүй. Ерөөсөө. За.
Тэгэл одоо ингээл ерөөсөө нүдний бол ном харагдвал ингээл Ном гарчиглаа. тэгэл ерөөсөө хоол идчих таа чи ингээл ингэчээл За. гэдэг бол бас гоё те. Тийш. Дэг яаж ийн. За миний хэвээр байгаа. Ер нь би чинь айгүйх яг нөгөө ажлынхаа хажуугаар айгүйх зүгээр тэнэх дуртай. Уул ус одоо ийш тийшээ тэнэх дуртай. Гэр бүлээрээ ийш тийшээ явах айгүй дуртай. Жилд өвөл нэг зундаа нэг ямарчлаасан явцдаг. Тэгэл боломж олдвол түнхэл мөнхөл би чинь түнхэлд одоо 7 хоногт нэг удаа очдөг байсан юм чи. Одоо жоох нэг ажлын ачаал мачаалаасаа болоод ховордчод. Ер нь бол түнхэл мөнгөлийн байгаль үнэхээр гоё шүү дээ бас ойрхон. Тэгэл тиймэрхүү ийш тийшээ уул хад руу гарах айгүй дуртай. Сонирхолтой. Ер нь жоохон машин дэрэгч тэр ер нь жоохон оффроуд талыг сонирхчихгүй бол айл болох л өстой хаач явцдаг тийм машин сонирхчихгүй. Одоо нэг тийм л юм сонирхоод. Харин тийм ер нь бол айл зугаалах нь илүү их сонирхолтой байд юм байна. Тэр би ер нь 10 жилийн өмнө ч би тийм байсан тийм. Ийш тийш яваал өгчдөг. Манай чи ирэх юм байгаал ингээл дуу нь овоорч хүлээж идэг. Би чинь заа өстой гэрийнхэнтэйгээ явахгүй болохгүйгээ хэлсэн байдаг. Тэгээ гэрийнхэнтэйгээ явчаад ирдэг. Явахаар нэг аллаг болчдөг. 7-10 хоногоор алга болчдөг. Тэгэл манай чи ирэнгуутсан тэгэл оворлолтол яг л нөгөө очроор шууд дахиад ингэдэг тийм. Ер нь бол айгүй хийш тийш явах дуртай. Би өөрөө нөгөө жолоо ярих амар дуртай. Ийш тийш явахад одоо жолоо барихгүй явж чаддгүй. Яг чи би энэ муу зам байж магадгүй. Ингээд зүгээр сууж чаддгүй. Зүгээр жолооч яаж суухаар хөл гарч хилээд нэг тух болдгоо хөөх. Тэгснээс нөгөө жолоочд алив би бэрээ гэж машин бэрээ явах нь надад илүү сонирхолтой байдаг. Илүү нөгөө би жилдгүү ч юм уу илүү амар байд. Тэгэл энэ тэгээ нөгөө ийш тийш хөдөө гадаа явахаар дандаа л би жолоо гарна гэл шууд чичирж авч. Тэгэхээр жолоо гэснээс дийгийн жолоо гэснээс дийгийн манай дийгийн бас өвчтэй шүү дээ. За яахсэ бэ? Юус ингэ сүп гэл ингэ цуг ингэ уулны цуваа болоо явж байгаа. Чи хааш ангийн хотог нэг явсан шүү дээ. Хоёлоо жолоо ирсэн. Яав дүү нэг машин барьсан. Тэгээ дийгийн машинтайгаа ингэ дөрвөн машинтай нэг явдаг байхгүй. Тэгсэн чи ингэ уул ингэ адилхан цуваа болоод ингэ дөрвөлөө явж бол дөрвөлөө явна үстэй тийм. Гэхдээ энэ хэд ингэ тэгээд нэг за бэж заа би. Тэгээд ингэ бид бол тогтоогдсон хэмжээнд бас тийм ээ. Нэг 100-аас 120 морь макс нь ингээл нэг атгах шиг явж байгаа шүү дээ. Үгүй шүү дээ. Тэгэхэд энэ болохоор ингээд алга болчихсон заяа. Хажуугаар алга болчихсон. Тэгэл төрүүлж очивол буутчаал яваач гэл очиж хүлээгээл байж. Тэгэл адилхан цуг очихоос хойш шүү. Тий цуг очихоос хойш шаал дими төрүүлж очингууд тэнцээ ингээ хүлээгээл юу ч идгээ очиод. Тэгэл тэр мөрийн хилэнгүүд заа ингээ датгаан цуг юм өнгөд хизээний урд гараад дэгийн хамгал урд нь гарч болдог байхгүй. Ямар нэгэн байдлаар ингээ үдчихэж байгаа л урд нь гарчих юм бол ингээл яг ард ингээд гүпрэн дээр уртлан гүприйг бараг нааж нэг ингээл хажуугаар гарч явал тэгэл алга болчихно. Тэгэл очингууд нэг ингээ бүр хийцүү хүлээцсэн бидрийг. Энэ ид чинь 40-тэй яваад байгаа байхгүй. Би чинь нэг хөдөөний зам чинь 80-аас дээш гарч болохгүй. Тэнгэрцээ 120 үнэ хэлчихэд байгаа чинь. Гэхдээ нэрээ одоо бол тэгж болохгүй. Одоо бол нөгөө хөдөө орон нутгийн замын машины тоо айгүй ихсэн. Ер нь хурд хэтрүүлж болохгүй. Болохгүй шүү дээ. Тэгээ тухайн үед бол угаасаа л машин цөөхөн байсан. Тэгээд ч нэг 80-аас дээш явдгүй л байсан шүү дээ. Тэгээ одоо болохгүй шүү. Энэ магадгүй Санжаагийн подкастыг замын цагдаа газрын одоо юу лээ? Ямар замын цагдаа цагдаагийн ямар нэг албагш үзчихэж магадгүй шүү дээ. Тэг угаасаа л би 80-аас дээш хэтрүүлдэг юм чи. Тэгээ сая үнэнгээд хэлсэн шүү дээ. Тэг үнэнгээд. Гэхдээ урдаа нэгтэй. 80 та. Урдаа нэгтэй. Йоо. Гэхдээ ер нь болохгүй шүү манайхаа. Одоо орон нутгийн замын машины тоо бүр амар ихсэн. Бүр гүц төрүүлэх гэдэг ойлголт бол одоо ерөөсөй байж болохгүй. Сайн харж ээж хурдаа тохируулж явахгүй болохгүй шүү. Техник гэдэг чинь техник шүү. Техник. Тэгтээ ч бас манай хөдөлмөрийн замд гоё болж илээ шүү тий. Өстөө гоё болсон. Тэгтэл нөгөө машин нь олшроод байхаар даацаа бас дийлэхгүй байх шүү байгаа. Заримдаа тий. Одоо ер нь ийш тийшээ явал нэг юм гоё олоолаа гэр бүлээр явал нэг 21-ээр явдаг шиг нэг тийм том автобустай явчихвал амар юм билээ дээ. Уг амар. Чимдам сава доогоороо шийдчихэн тэгэл тэр чи хоошоо ингээд наалцдаг бас тий. Готон босоод явж болно. Тий. Хоёр зам дээр л онгоцонд явж байгаа юм шиг л явж байгаа. Тэр автобусаар явах үед чинь би машинтайгаа явцсан. Би ч нөгөө хөөсөөс ийм юм бэлээ. Нэг автобустай
хам заавал нэг жижиг машин явах хэрэгтэй юм бэл. Тий. Тэгэхгүй бол за нэг дэлгүүр явуулаа гэх нөгөө автобусаар ороод явуулаа. Тий шүү бас тий. Гэхдээ дэлгүүр явж яах гэдэг юм яг. Дэлгүүр. Тэгсээс өдөө явахгүй байсан. Нэг үс Улаанбаатараас базаагаад харъя. Тэгээ яг хуу зүгээр Бүлээсчтэй. нөгөө жижиг тэрэгтэй байхгүй ялч дэгдэг. Би тэгтээ бас уйтгартай байсан шүү. Энэ хэд маань автобус дотор алаал байдаг. Би нөгөө урд нь зүгээр гээд явахаар тусдаа машинтай явахаар бас уйтгартай. Эд юм бэ. Сайн нэг 21 аймгаар нэг 3 жилийн өмнө явсан шүү дээ манайс. Тэгсэн чинь бидрийг нөгөө нэг UB-ээр Балтика гэдэг пимэд дагаж яваад болдгоо. Та нар хүсээгүй юм тий? Хүсэхгүй байгаа ч юм. Тэгээсээ манай ди хэлж байгаа үстэй бүлээсч тэгээ. Нэг доожээ сайхан мөстэй авч өргөчөндөө хийчээ. Тэгтээ нэрээ тэр өстө гоё явсан тэр автобусанд. Яа бас үнэхээр гоё явсан шүү. 21 аймгаад тойрно гэдэг чинь бас. Тэгтээ бид нар бас тэр үедээ бол өнгөрөхөөр айгуу том бас хөрхэн рекорд эдэлсэн шүү. Яг 33 хоногт 21 аймагт задгаа шоу өөрсдийн тайцтайгаа амжуулна гэдэг бол өстой хэр баргийн хүүхд бас амжуулахгүй л гэж. Уг харин тэр чинь хүмүүс гайхаадсан мэт тохиолдолд та гэхдээ үнээр тэгчээс амар санаа. Нэг өдөр байж та маргааш нь өөр газар шууд тоглоод. What the fuck энэ яагаад байгаа юм бэ эдгээр ч одоо манай блинктэй байгаа юм порталтай байгаа юм. Манай нөгөө тайзны багийнхан үнэхээр өстой мундаг залуус байсан. Өстой аймгаас аймгийн хооронд л энэ хэд маань унтаж явж байгаа шүү дээ. Тэгээ өөр унтах цаг байхгүй. Тэр бол өстой үнэхээр галзуу байсан. Эхний 5 аймгийг шууд явцсан тийм. Ямар нэг ч буудал ч юм уу байрлалаагүй. Эхний 5 хоногийг шууд тоглолт дууслаа хөдлөлөө. Увс хүртэл ер нь тэгсэн тийм. Амар. За ерөнхий хэдүүлээгийн ярих хугацаа ч гэсэн ер нь өгчих шиг байна. Тэгээд урилгыг маань хүлээж хөлзөө ирсэн зочдод маш их баярлалаа. Тэгээд тухтай байж чадвуу. За тэгээ подкаст маань таалагдвуу. Ярихсан зүйлсээ ер нь ярьж чадвуу. Ярих гэсэн зүйлээ ярьлаа. Тэгээд түрүүн нэвтрүүлэг эхлэхэд чиний хэлсэн зүйл ингээ санаанд ороод ерөөсөө энэ нөгөө нэг би одоо хаанаас чинь дамаа сонссон шүү. Өмнө худлаа юм би сайн мэдэхгүй. За тэр юу вэ гэхээр ингэсэн. Манай Санжаа одоо ингээд энэ подкастт орсон зочдтой тэр болгон бол өвөддгүү гинэ. Тэгээд яг ингээд халуун дотн яриараа өрнүүлж чадсан. Одоо бид гурав шиг хүмүүс гэсэн үг шүү дээ. За өөрт нь таалагдсан гэсэн үг тийм. Ийм хүмүүстэй одоо өөрийнхөө одоо Airplane Agency гэдэг компанийнхаа явуулж байгаа аяллаа. За 50% өнгөлт өгч байгаа гэж шүү. За манайха та бүхэн Airplane Agency-гээр үйлчлүүлээ. Сонгоорой. Бид гурав ч гэсэн сонгож. Энэ одоо хэр үндэслэлтэй үг байсан. Боломжгүй бол биш боломжтой. Тэгээ болно. Гэхдээ хэдүүлээ энийг за юуцсан баярлалаа гээ. За болгоё дөхөө. За тэгээ болгоё гэж бодож байна. Манай Санжаатай ажилладаг Вакуста баярлалаа. Вакус бас оролцсон гинэ гэж. За тэгээд ерөнхийдөө подкастыгаа төгсгөлд миний асуугаагүй та бүхний хэлхийг хүссэн зүйл би юу гэдэг ийм хамгийн сүүлийн асуултаараа дуусгадаг байгаа. Тэгээд миний асуугаагүй та бүхний хэлхийг хүссэн зүйл би юу? Байна уу? Чиний хувьд нөгөө нэг топ 5 рэпер хэм бэ? Нэг одоо яана хилцсэн байдаг тэгснэ одоо өөрчилж бод. Бид өмнө Gangbait дугаар дээр хэлж исэн юм байна. Хэлсэн юм уу те? Хэлсэн. За тэр үед нь тэгвэл тэрийг нөхөө үзчихээ. Тий. Одоо нөгөө Санжаач бид эдийг авч явах гэж хамаагүй бас хамаагүй. Хэдүүл одоо Санжаагийнхаа үгээр л. Тий, үгээр л. Тий. Үгнээс гарч болно. За урьсанд баярлалаа. Тэгээд бас одоо нөгөө 7 сарын 14-өөс 20-ны хооронд одоо Хөвсгөлд одоо тайг фестивал хийж байна. Тэгээ манай хэд маань бүгдээрээ оролцсон. Манай эдгэлтүү ер нь 50-60 уран бүтээлчд оролцож байгаа. 7 хоногийн үргэлжилсэн тэм фестивал шоу арга хэмжээ хөгжмийн музик фестивал болж байна. Тэгээд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод мөрөнгийн төв цэнгэлт хүрээлэнд болно. Тэгээд одоо эндээс зорж очсон хүмүүстэй одоо автобус сууна. Одоо фарте
буус гэж байдаг штэ. Тим бас гаргаж байгаа. Тэгээд тэнд очисон хүмүүстэй гэр камп болон майхантайгаа утгаглах газрыг бас бид нар бэлдэж байна. Ер нь бол өдөр 7 өдрийн турш ингээд өдрөнч арга хэмжээ болол оройн шоу нь болол ерөөсөө ингээд бүтэн 7 хоногийн хэмжээнд ерөөсөө уйдах завгүй тийм хөтөлбөртэй ер нь бол фестивалыг хийх гэж зөрөө явж байна. Тэгэл манай бидний энэ үүсэд одоо манай хамт олон найз нөхөд ах дүү нүрээ бүгдээрээ сэтгэлээ гаргаад оролцож байна. Аймаг сумын иргэд маань хүртэл оролцоод ер нь ингээд айгүй давгүй явж байгаа. Тэгэд хүмүүс ер нь бол энэ зун гоё хөвсгөл рүү аялаарай. Хөвсгөл рүү аялах замаараа бас тайг фестивалыг үзээрэй. Энэ бол жил болгон болох фестивал. Тэгэд ирэх жил бол бүр гоё газар, бүр гоё одоо тайгд нь байдаг ч юм уу. Тийм маршрутаар юмнуудаа хийж үргэлжлүүлнэ. Тэгээд санжаага бас уурж гин, габига бас уурж гин. Тэгээд тайг фестивалд ирвэл VIP үнэгүй шүү. Тэгээд тэр чинь 50 өгцөн. Одоо ингэхгүй л болохгүй шүү. Би 50 өгдөж байна. Яаж 50? Миний VIP чинь үнийн дүнд нь гүцэхгүй болохоор би шууд 100% л өгч чинь 100%. За манай нөгөө хоёр чинь За та хоёроо ирэх юм бол өвсгөл бидний битээр хоолнд оруулна гэж бодож байна. Энэ бас үнэгүй. Энэ бүхэн дээ. Энэ бүхэн үнэгүй. Хүний их зэцэн бүрэн. Тэгээд Санжаа подкаст гоё юм байна. Зүгээр ингээд ямар нэг асуулт асуугаал хариулаад нэг юм механизм биш. Зүгээр ингээд л ороод ярихсан юм а яриад нөгөө хамгийн гол нь ингээд яг байнга нөгөө хөгжим ер нь миний өмнө орж исэн ер нь жоо хөгжим ярих талдаа байдаг шүү дээ ер нь бид нарыг урахаар тэгээ зүгээр ингээ хаа хамаагүй уул ус мус яриад те тиймэрхүү байгаанаас гоё байна. Тэгээд ямар тач зүгээр ингээд гоё өөрсдийнхөө жилеттэй гоё ярилцах тийм боломжийг олгосон нэвтрүүлэгтэй өрсөнд подкасттай өрсөнд баярлалаа. Баярлалаа. за манай бороо болцсон уу те? Гөө ер нь одоо нэг асуугаасаа гэсэн юм гэхгүйгээр ер нь Хилийг зүйлэхгүй те. хилий гэсэн юм үлдсэнгүй шүү дээ ер нь. Хавь хамаг юм хамаал ярьчлаа шүү дээ. Сая дэгийн хилдгээр. Одоо сонирхолтой цаг гарна те бараг 2 цаг 30 минут орчим. Сонирхолтой юм ярилцлаа. Сайхан байлаа. Шожгоноосон байна те. Тийм байна. За маш их баярлалаа. Тэгээд манай энэ удаагийн подкаст нөхөр өндөрлөжийн зочтой дахин танилцуулсан Мистер D за бабраах тэгээд Дэгийн нар маань хүрэлцэн ирсэн байлаа. Тэгээд та гурийнхаа ажилд өндөр сүндөр амжилтыг хүсье өрөө үзүүлээд өгөөрэй. Өөртөө хүсдэг хамгийн сайхан бүхнийг зочтой хүсье гэж. Баярлалаа. За тэгээд хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Powered by Airplane аялыг хөгжиж өрөөтэй явдаг байгаа. Тэгээд бид бүхнийг байнга хэмжээ ажилтдаг Bacchus-ийн хамт олон Emons application, Emons website бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Мөн IM нөгөөх нь болохоор Baz санхүүгийн платформ бид бүхэнтэй хамтарч ажиллаа. Хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Баяртай. Airplane-ээр үйлчлүүлээрэй. Магадгүй 50%. Powered by Airplane. Аялыг хөгжиж. Podcast Room-ийн хамтрагчаар намайг сэргээдэг, онцгой болгодог Bacchus brand. I am Motors. I am what I am. Emons